Зөвлөлтөө маш урт замыг туулж өнөөдрийн энцэг төрсөн. Бид ухаалаг утас ашиглан ажлаа амжуулж, компьютер техник ашиглан төсөөллөө цаасанд буулгаж, бусдын амьдралд нөлөөлөх үйл төслүүдийг танилцуулж байна. Харин бидний дараагийн алхам юу вэ? Харилцаа холбоо мэдээллийн технологийн эрен үед бид өөрийгөө, хүүхдүүдэд, гэр бүлээ, улс орон эдийн засгаа хөгжүүлэхэд энэ бүгдийг зөв зохистойгоор ашиглаж, их дэлхийг нэгэн сайхан газар хിവэрүүлдэхэд орших буй за. Та дижитал иргэн болоход бэлэн үү? ICT Expo 2020 оны 10 сарын 9, 10, 11-нд Michelle Expo төвд ерөнхий ивент тэтгэгч Mobicom, Unitel, Skytel, G-Mobile, Facebook. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид 14 дахь жилдээ Монголын мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, ер нь салбар хоорондын уялдаа холбоо ямар байх ёстой вэ гэсэн сэдвүүдээр ярилцахаар өнөөдрийн форумыг зохион байгуулж байна. Энэхүү форумд та оролцсноор, энэхүү форум дээрх мэдээллийг та мэдэж авснаар дижитал шилжилт рүү шилжиж байгаа Монгол улсын иргэн хүн юуг мэдэх ёстой вэ? Танд ямар асуудлууд өнөөдөр тулжчихсан байна вэ? Эдгээрт олгож байгаа мэрэгчлэнүүдийн шийдэл юу вэ гэсэн мэдээллийг та авч үзэх боломжтой. Ингээд ICT Expo-гийн хүрээнд цахим үндэстэн хэлцүүлгийг эхлүүлж байна. За энэхүү арга хэмжээг нээж өгөх юм байна. Улсын их хурлын гишүүн, Монгол улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга оюун эрдэнэ таныг таасна орж байна. За хэлэлцүүлэг өрнүүлэх гэсэн учраас бас нэг хэд хэдэн юм дээр та бүхэнтэй санаа бодлоо солилцъё гэж бодож байна. За Монгол улсад ардчилсан хувьсгал өрнөөд 30 жилийн хугацаа өнгөрсөн. Бид нар өнөөдөр 30 жилийнхаа ойг тэмдэглэж байна гэж ойлгож болно гэсэн үг. Ардчилсан хувьсгал биднэрт маш олон зүйлийг өгсөн. Бид нар 30 жилийн өмнөхөөс эдийн засаг 17.3 дахин тэлсэн. 1992 оны үзүүлэлтийг бодвол за мөн бидний хувьд олон намын тогтолцоотой болсон. За мөн бидний хувьд чөлөөт сонгуулийг хийж чаддаг болсон. Чөлөөт хэвлэл мэдээлэлтэй болсон. За мэдээлэл технологи болон бусад салбарт Монгол улс одоо тэргүүлэгч гүрнүүдийн нэг болж бас одоо хөгжих юм өргөн боломж байна гэдгийг олон улсын судлаачид онцлогоолсон. Хүн ам өссөн, олон ийм сайн зүйл өнгөрсөн 30 жилийн хугацаанд одоо бий болж бүрэлдэхүүн төлөвшсөн. За сайнны хажуугаар бас саар зүйл болсон. Баян хоосны ялгаа маш их өссөн. Амьдралын чанарт төдийлөн ахиц гараагүй. Өнөөдрийг хүртэл бид нар одоо би баян өшөөний эцэст өссөн. Баян өшөөний гэр одоо тэнцээ байж байгаа гэр хороол 30 жилийн дараа магадгүй 20 жилийн дараа очиод яг тэр чигээрээ одоо байж байгаа. Одоо хүртэл бидний хувьд одоо гадаа нойлтойгоо одоо хүртэл хот хөдөөгийн ялгаа эрс ихсэн хэвээрээ байж байгаа. Хөдөө өссөн, хотод өссөн хүүхдүүдийн боловсролын ялгаа хэд хэдэн одоо стандарт дивишн одоо өндөр хэмжээнд ялгаатай болж байгаа ийм нөхцөл байдал руу бидний хувьд бас орсоор байгаа. Тэгээ Монгол улсын хувьд бол асуудлыг бид нар 4 жилээр биш урт хугацаагаар харж ирсэн ийм одоо түүхтэй. Бид нар одоо 11 оны хувьсгалын үүдчтэр, 21 оны хувьсгалын үүдчтэр, 45 оны 8 удаагийн 5 жилийн төлөвлөгөөний үүдчтэр асуудлыг бид нар их урт хугацаагаар хардаг байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний бас нэг алдсан зүйл бол засгийн газар хэд тогтворгүй байсан учраас дундаж нас 1.5 жил байсан учраас томоохон бодлогын асуудлуудыг бид нар урт хугацаагаар дэвшүүлэн тавьж чадаагүй. Хин нэгэн гарч ирж нэг шин зүйл эхлүүлдэг. Тэр нь тогтворгүй байдлаар дараагийн одоо засгийн газар дээр очиж өөрчлөгддөг. Одоо энэ 11 төвийн нэр 11 удаа өөрчлөгдсөн байна. Энэ бол зүгээр Монгол улсад төрийн бодлого ямар хэмжээнд тогтворгүй явж ирсэн бэ гэдгийн одоо бас нэг жишээ. Монгол улсын түүхэнд 30 жилийн хугацаанд анх удаа засгийн газар 4-өөс дээш жил настай ажиллаж байгаа анхны тохиолдол юм. Тийм учраас ч гэсэн одоо бодлогууд илүү доктортой байх хэрэгтэй. Захим үндэстэн болохын зорилтыг зөвхөн энэ засгийн газар дэвшүүлэн тавьж байгаа юм биш. Үе үеийн засгийн газар дэвшүүлэн тавьсан. Үе үеийн дэвшүүлэн тавьсан энэхүү зорилтуудыг нэгч бодлогын үгүйсгүйгээр энэ засгийн газар үргэлжлүүлэх эрхэм үүрэгтэй гэж бид нар үзэж байгаа. Тийм учраас сайн бүх зүйлүүдийг бидний хувьд нийлүүлж алдаа оноогоо засаад захим үндэстэн болохын төлөө одоо хамтдаа урагшлах ийм одоо чухал зүйлийн хувьд эднэр байна гэж бас ойлгож болох юм. За энэ утгаараа бид нар алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлсон.
бид нэр 3 үе шаттайгаар тодорхойлсон. 21 оноос 30 он, 31-ээс 40 он, 41-ээс 50 он гэдэг. Тийм учраас үүнтэй уялдаж мэдээллийн технологийн хөгжлийн хурдцсан ч гэсэн 3 үе шаттайгаар та бүхэн манаас хаана очих вэ гэдгээ илүү хараасаа гэж хүсэж байна. Хаана очихоо харахгүй бол тэнд хизээж очиж чадахгүй гэдээ бас үг байдаг. 47 зорилтыг бидний хувьд дэвшүүлсэн. Анх удаа Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 6 бүлэг 23 зорилттойгоор 30 жилийн бодлогын эхний 4 жилийг авч бид нар 6 бүлэгтэйгээр энэ зорилтыг дэвшүүлж байгаа. Дэлхийд даяар цар тахалтай байгаа ийм цаг үе. Энэ нь илүү цахим үндэстэн болохын боломжийг биднэрт өгч байгаа ч гэж магадгүй. Монгол Улсын их хурал цахимаар хуралдаж байгааг та бүхэн харж байгаа. Орон нутгийн аймаг, орон нутгийн удирдлагууд цахимаар одоо хуралдсан. Намуудын баг хурлууд сая сонгуулийн өмнө цахимаараас хуралдсан. Энэ бол нэг талдаа энэ цар тахалтай үүдсэн дэлхийн нийтийн өнөөдрийн нөхцөл байдал бидэрт сорилт өгч байгаач. Нөгөө талдаа бидний хувьд олон жил ярьсан цахим олон шийдлүүдийн хувьд одоо асуудлуудыг илүү өргөжлүүлэх ийм одоо сэтгэл зүйн уур амьсгалыг Монгол улсад бүрдүүлж байгаа байж бас магадгүй маа гэж бодож байгаа юм. Тийм учраас өнөөдрийн энэхүү одоо цахим хилцүүлэг та бүхний энд цугларсан зүйл хурлын тоог нэгээр нэмсэн ийм хурал болоосоо гэж миний хувьд огт бодохгүй байна. Бид нар зөндөө олон хурал хийдэг. Төрийн ордонд ч их олон хурал хийсэн. За энэ зочд буудалд ч их олон хурал хийсэн. Шангрила зочд буудалд ч олон хурал хийсэн. Олон хурал дээр зөндөө олон дарга хэмжээнд орж би үг хэлчихсэн. Хурлын төгсгөл зүгээр зөвлөмж гаргаад үйл ажиллагааны төлөвлөгөөг орхичдаг ийм хурлыг бид нар энэ түрээд цэг тавих хэрэгтэй. Бид нар 4 жилийнхээ зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй. Энд ч төрийн байгууллагууд хувийн хвшлийнхэн байна. Хувийн хвшлийнхэнтэй бид нар уулзаад төрөөс зүгээр дэмжиж байгаа гэж бэлэг тэмдгийн байдлаар яриад өнгөрөөж болохгүй. Бид нар хамтын төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Бид хууль эрх зүйн орчныг ямар болгож өгвөл хувийн хвшлийнхэнд илүү таатай баялаг бүтээх тэр мэдээллийн технологи руу алхах энэ боломж байгаа вэ гэдгийг бидний хувьд бас тооцох хэрэгтэй. Нөгөө талаараа бидний хувьд уул уурхаагаас хэд хамааралтай үндэстэн болсон байна. Нийт экспортын бараг 52% зөвхөн нүрс. Нүрсний зөөлт гашуун сухатын бомбд дээр тасалтвал Монгол улс хүндрэх хэмжээний юм нөхцөл байдалд орсон. Монгол улсын эдийн засаг. Өнөөдөр экспортын нийт одоо зах зээлийн уул уурхаагаас эзэлж байгаа бид нар одоо урд хөршөө гаргаж байгаа зүйл 89.5% төрсөн. Бараг 90% зөвхөн уул уурхаан экспортон дээр Монгол улс өнөөдрийг хүртэл тогтож байгаа гэхэд хэлсдэггүй. Тэгвэл бидний хувьд эдийн засгаа төрөлжүүлэх ийм зорилтуудыг тавихаас гарцгүй болж байгаа. Эдийн засгаа төрөлжүүлэх. Уул уурхай дээр нэмэх нь юу байх вэ? Уул уурхай дээр нэмэх нь боловсруулах үйлдвэр Монгол улсад зайлшгүй хөгжих шаардлагатай. Нөгөөрлөл түүхийн эдийн бүтээгдэхүүнийг бидний хувьд боловсруулах шаардлагатай. Энэ дээр дижитал инновац цахимын хувьд мэдээллийн технологийн инженерүүд та бүхний хувьд бид ямар түвшинд очих вэ гэдгийг та бүхэн яриасаа гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбар Монголд хэрхэн хөгжих ёстой вэ? Эрчим хүчний салбар. Бид нар өргөө удам газар нутагтай нэг хүнд ноогдох одоо газар нутгийн хэмжээгээр Монгол улс дэлхийд нэг ч ихсэж байгаа. Салхины урсгал Германы одоо сэргийгдэх эрчим хүч хөгжсөн бусад улсуудтай адилхан түвшинд байна гэдгийг Койкогийн судлаачид гаргаж ирсэн байдаг. Тэгвэл энэ зүйл дээр усан цахилгаан станцын тал дээр бас мэдээлэл технологитой холбоотой энэ асуудал дээр бид нэр ямар дэвшлэг гаргах вэ гэдгийг та бүхэн бас бодож төлөвлөж харах ёстой гэж бодож байна. Тээвэр логистикийн салбар. Монгол улс далаад гарцгүй. Гэхдээ Монгол улс бол mind locked country биш гэж би боддог. Маш их хөрөг чадвартай, залуу, маш технологичсон тийм шинэ үе байна. Тэгвэл бид нар тээвэр логистикийн салбарыг яаж бид нар одоо далаад гарцгүй сул талаа давуу тал болгож ашиглах вэ? Энэ дээр инженерүүд та бүхний бодол юу байгаа юм бэ? Энийг бидний хувьд засгийн газраас сонсохыг хүсэж байна. Төрөлцсөн аялал жуулчлал, хамгийн сүүлд нь бүтээлч үйлдвэрлэл. Бүтээлч үйлдвэрлэл дотор би кино урлагийг, бүтээлч үйлдвэрлэл дотор би IT-г, бүтээлч үйлдвэрлэл дотор би одоо мэдээлэл технологийн энэ бизнесүүдийг гарч ирээсэ гэж бодож байгаа. Энийг Монгол Улсын засгийн газраас тэргүүлэх салбар болгоод зарлах ёстой гэж үзэж байгаа. Ингэжээж бидний хувьд зөвхөн уул уурхаагаас хамаарсан биш, илүү одоо урагшаа харсан ийм боломжтой улс болно гэсэн ийм бодолтой байгаа. Тийм учраас шинэ 30 жилийн одоо ковидын дараах засгийн газраас зохион байгуулж байгаа баг анхны хурлыг олж байгаа шиг байна. Тийм учраас шинэ олон зүйлүүдийн суурийг тавьсан ийм хурал болоосоо хэдхэн хоногийн өмнө бид нар одоо Mongolia гэдэг платформыг хамтдаа нээсэн.
Нэг үе одоо компаниуд өөрсөндөө байгаа боломжуудаа одоос хамтдаа хуваалцаж төр зэгтэйгээ яаж өргөжлөх үү гэдэг асуудлуудыг дэвшүүлэн тавьж байгаа ийм цаг үе. Би гэдгээс нэг татгалзаад бид гэж хэрвээ харж чадвал энэ зөвхөн миний хийсэн платформ гэдэг жижигхэн амбицаас татгалзаж чадвал Монгол улс цөөхөн хүн амтай байгаа энэ сул талаа давуу тал болгож чадвал өргөн удам газар нутагта цөөн хүн амтай байгаа энэ одоо бодит байдлыг бидний хувьд хэрхэн даван туулах вэ гэдэг асуудлуудаа харж чадвал Монгол улс бусад аль ч улсаас илүү маш хурдан хугацаанд цахим үндэстэн болох боломжтой. Яг тэгэхээр монголчууд хөрөг чадвартай. Яг гэвэл монголчууд юмыг сурахдаа туйлын хурдан. Facebook хэрэглээний тоогоор одоо тухайн үед олимп явж байгаад хамгийн их Twitter дээр болон Facebook дээр хандлт авсан үндэстэн манай улс бас. Нэг хүнд ногдох гар утасны тоогоор ч гэсэн манай улс тэргүүлж байгаа. Яг л туйлын сониуч болсон. Хүний биеийн 70%-ийг ус бүрдүүлэхтэй адилхан Монголын нийт хүн амын 70%-ийг өнөөдөр 40 хүртэлх насны залуучууд бүрдүүлж байгаа. Маш том давуу тал биднэрт байгаа. Тийм учраас өнөөдөр цахим үндэстэн болох энэхүү хилцүүлэг бүтээлч байгаасаа гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ хурлын төгсгөлд уламжлалт зөвлөмж биш 4 жилийн үйл ажиллагааны төлөвлөлт 1 жилийн үйл ажиллагааны наривчсан төлөвлөлтийг смарт байдлаар гаргаасаа гэж би хүсэж байна. Смарт гэдэг нь та бүхэн мэдж байгаа хэмжигдэхүйц, хөрхүйц, хугацаатай, хэн хариуцах нь тодорхой, ямар төсвөр хийх нь тодорхой, төсвөн дотроо хэн төр хийх нь тодорхой, хэн олон улсын байгууллагад хандах нь тодорхой, алийг нь хувийн хвшил хийх нь тодорхой. Ийм байдлаар хамтдаа алхахъя гэж Монгол Улсын засгийн газрын зүгээс та бүхэндээ уриалж байна. Та бүхэн нэг алхвал засгийн газар 2 алхах болно гэдгийг би амлахыг хүсэж байна. Амжилт хүсье. Баярлалаа. За та бүхэн маш их баярлалаа. Ингээд дараагийнхаа энэ өдрийн хуваарийн дагуу бид нэгэн илтгэлийг сонсох болно. Та бүхэн дөнгөж сая сонссон e-Mongolia хэмээх энэхүү платформ та бүхний хэрэглээнд нэвтрээд хэдхэн онж байгаа. За ингээд энэхүү платформын тухай танилцуулгыг хүргэнүү хэмээн харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дараах хатагтай Болор Эрдэнэ таныг тайзнаа урьж байна. За сайн бацгаана уу. Энэ өглөө одоо өөртөөхөө ажлыг зохицуулаад хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ зааланд байгаа хүмүүс бол яг одоо манай харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарт амьдралаа зориулсан, залуу насаа зориулсан ийм хүмүүс байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр яг сайдын хэлсэн шиг одоо символик тийм хурал биш. Үнэхээр үр дүнтэй хамтын ажиллагаатай хурал болоосай гэж хүсэж байна. За үүний хилцүүлэг явахаас өмнө би та бүхэндээ харилцаа холбоо мэдээлэл технологийн чиглэлээр баримталж байгаа бодлого, одоо агентлаг дээр ямар ажлууд, засгийн газар дээр ямар ажлууд явж байгаа талаар товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. За харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдлыг одоо энд байгаа хүмүүс бол баг надаар хэлүүлдэггүй цээжээрээ ч уншигсан чатгаар хүмүүс байгаах. Түүхийг харах юм бол 1995 оноос эхлээд харилцаа холбооны тухай хууль, мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулиуд, радио долгионы тухай хуулиуд гарч ирээд одоо манай салбарын үндсэн экосистемүүд бүрдсэн гэж хэлж болно. Энд байгаа хүмүүс ер нь надаар хэлүүлдэггүй бүх зүйлийг мэдж байгаа учраас нуршаад яах уу гэж бодож байна. Одоогийн байдлаар манай дээр явж байгаа хуулиуд бол одоо энэ төрийн захим шилжилт, Монгол улсын захим шилжилттэй холбоотой төрийн захим харилцааны тухай хууль, мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, өгөгдөл хамгаалах тухай хуулиуд, хууль зүйн ам дээр Монгол Улсын засгийн газар дээр оюун эрдэнэ сайдаар ахлуулад ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хуулиудыг бид энэ намрын чуулганаар өргөн барина гэж одоо ажиллаж байгаа гэж хэлж байна. За өнгөрсөн жил 2019 онд би Оксфорд их сургуультай хамтраад одоо Монгол Улсын дижитал байдлын, бэлэн байдлын судалгааг хийсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэлээ хідэн статистик тоонууд гарч ирсэн. Монгол улсад одоо нийт Монгол улсын өрхүүдийн 80% нь эрчим хүчинд холбогдсон. Одоо нэг хүнд ноогдох гар утасны тоо бол
113 ухаалаг утас байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нэр Монголиаг хэрэгжүүлэхэд ч гэсэн одоо энэ суур статистикуд маань сайн байгаа гэж үзэж байгаа. За интернет худалдаа авах чадвар бол 70% гэж байгаа. Олон улсын жишгээр үзэхэд бол тухайн иргэн өөрийн орлогынхоо 2%-ийг нэг сарын орлогынхоо 2%-ийг интернет худалдаж авах зарцуулаад тэр нь одоо интернетийнх нь хэрэглээнд хангалттай байна гэж үзэх юм бол одоо тэр хүн худалдаа авах чадвартай байна гэж үздэг байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол 70% байгаа. Гэхдээ энэ тоон дээр одоо ковидын үедээ хамааралтайгаар биднэрт бас өөрчлөлт гарсан байгаа гэж бодож байна. Яагаад гэх юм бол Монгол улсын ядуурлын шугамыг харахад 29.6% байдаг. Ядуурлын шугамны дээр байгаа 20% бол одоо ковид болоход эсвэл одоо хүүхэд нь өвтгөхөд те тухайн гэр бүлд ямар нэгэн үйл явдал тохиолдоход санхугаа нэг сарын санхугаа алдахад л 20% нь ядуурлын шугамны доор ордог ийм судалгаа бас байгаа шүү. За хөдөлгөөнд интернет хэрэглэгчдийн тоо бол орон нутагт 26.3%, суурь интернет бол Улаанбаатар хотод 38% байгаа. Суурь интернет орон нутагт бол 7% байгаа. За Facebook хэрэглэгчдийнхаа тоогоор бол Монгол улс бас дээгүүр ордог хүн амтайгаа харьцуулахад 2.2 сая хэрэглэгч байна. Instagram 400 мянга, Twitter бол 44 мянга хэрэглэгч байна гэж үзэж байгаа. За IT-ийн салбар, мэдээлэл технологийн салбарт бол одоо энэ боловсон хүчин, хүний нөөцийн асуудал бол маш том асуудал болж байгаа. Өнөөдөр Монгол улс боловсролын чанараар 101-р байранд, багш бэлтгэх байдлаар 92-т хамгийн гол нь ур чадвартай ажиллах хүч бэлтэх индексээр бол 130 дугаар байранд орж байгаа гэсэн ийм статистикуд байна. За digital literacy буюу тоон бичиг үсгийн чадвар бол одоо бид нар IT-ийн компаниуд ч ямар нэгэн бүтээгдэхүүн гаргасан төрч одоо дижитал ямар нэгэн үйлчилгээ, ямар нэгэн бодлого гаргахад бол энэ иргэдийн маань тоон бичиг үсгийн чадвар маш том одоо ач холбогдолтой байдаг. Тэгэхээр 2019 оны судалгаагаар бол тоон бичиг үсгийн боловсрол нийт хүн амын 32% гэсэн судалгаа гарсан байна. За интернет идэвхтэй хэрэглэгчдийн тоон энийг ингээ харах юм бол нэлээд юм сонирхолтой тоо гарч байгаа. Ухаалаг утасны хэрэглээ өндөр интернет хэрэглэгчийн тоон 2.2 сая байж одоо тоон бичиг үсгийн боловсрол маань ийм доогуур байна гэсэн үг байна. За гар утсаар дамжуулан нийгмийн сүлжээ идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.1 сая. За санхүүгийн үйлчилгээ захимаар авах гар утсаар бол интернет банк нь 49 болон 27% байгаа. Тэгэхээр интернет банкны хэрэглээ бол өдрөөс өдөрт улам өндөр болж байгааг та бүхэн мэдж байгаа. За Монгол улсад бол хийсэн судалгаанууд юм байна. Олон улсад Монгол улс ямар төвшөнд үнэлэгддэм бэ гэдгийг энэ слайднаас хамтдаа харцгаая. За дижитал өрсөлдөх чадварын индексээр бол 63 улсаас 62-т байна. Манай улс 2019 оны байдлаар цахим засгийн хөгжлийн индексээр 193 орноос 92 дугаар байранд байна. Иргэдийн цахим оролцооны индексээр 193 орноос 87 дугаар байранд байна. За авилгын индексээр бол 193 орноос 93-т. За цахим аюулгүй байдлын индексээр 180-аас 85 дугаарт бичигдэж байгаа. Тэгэхээр цахим аюулгүй байдал бол одоо манай IT-ийн салбар, мэдээлэл технологийн салбарт бол ус агаар шиг хэрэгтэй байгаа. Бүр зайлшгүй хэрэгтэй хүзүүн дээр одоо хутга тулгасан гэдэг шиг л маш чухал ажил байгаа. За мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр өнөөдөр нийтдээ одоо ихтэй сургууль төгсөөд гарч байгаа залуучуудын маань дөнгөж 2.4% нь л энэ чиглэлээр сурч төгсөж байна. Энэ бол маш хангалтгүй тоо байгаа. Тэгэхээр яг цахим улс болоход шаардлагатай гэж үзэх юм бол ядаж 10% байх ёстой гэж судалгаа гарсан байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол 2.4. За төгсөөд гарч байгаа залуучуудын маань ур чадварын төвшин бас ямар байгаа вэ та бүхэн мэдж байгаа. За цаашдын одоо бидний баримталж байгаа бодлогууд юу вэ гэхээр оюун эрдэнэ сайд сая ярьсан Монгол улс алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан байгаа. Тэгэхээр 21-с 30 оны одоо IT-ийн
чиглэлээр баримтлах бодлого батлагдсан. За 20-50% бол 1-р 5 жил, 2-р 5 жил гэж ажиллаад төлөвлөдөг. Бодлогын хүчинтэй хугацаа одоо үүний зорилтыг хэрэгжүүлэх хугацаа нь бол 21-с 30 он гэж авч байгаа. За төрөөс мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, захим засаглалын үндэсний хөтөлбөр, за бусад одоо салбарын кросс сектор баримтлах чиглэлүүд байгаа. Мөн салбарын стандартууд байгааг та бүхэн мэдж байгаа. 200 гаруй стандартууд байгаа. Энд байгаа одоо компаниуд бол энэ стандартыг мөрдөж ажиллаж байгаа юм байгууллагууд байгаа. За 20-50 дээр бол бид нэлээд олон хэсэг дээр одоо манай захим засаглал, IT-ийн салбар орж ирсэн хүний хөгжил, амьдралын чанар дундаж давхрах эдийн засгийн хэсгүүд дээр засаглалын хэсэг дээр бол захим засаглал гэж орсон. За мэдээж амар тайван аюулгүй нийгэм дээр бол одоо мэдээллийн бүрэн бүтэн байдал маань маш том ач холбогдолтойгоор орж ирсэн байгаа. За салбарын хувьд бол биднэрт эдгээр үндсэн чиглэлүүд байдаг. Нэгдүгээрт харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын эрх зүйн орчин тогтолцоог сайжруулах, дэд бүтц одоо сүлжээг сайжруулах, e-сервисүүд, үйлчилгээнүүд одоо гаргах, инновац судалгааны асуудал, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадвар, за мэдээллийн аюулгүй байдал, захим засаглалын асуудлууд байгаа. Тэгэхээр энэ дээр бол би нэг одоо чиглэлээр нь та бүхэнд богинохоо мэдээллүүд өгөөд явчихъя. За эрх зүйн орчны хувьд бол яг миний түрүүний хэлсэн өгөгдөл хамгаалах тухай хууль, мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, төрийн захим харилцааны тухай хуулиуд явж байгаа. Тэгэхээр энд байгаа бас IT-ийн салбарын хүмүүс маань энэ хуулиудад одоо санал өгөх боломжтой. Бид нээлттэй санал авнаа гэдгийг бас энэ ташрамд хэлье. За сүлжээ дэд бүтцийн хувьд бол 5G сүлжээ 2020-оос 2024 оны Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон байгаа. За хиймэл дагуул бас орсон. Гэхдээ хиймэл дагуул бол ямар нэгэн бодлогын баримт өчгдөр байхгүй. За дамжуулах сүлжээний багтаамж буюу одоо нэг суманд байгаа одоо тэр сүлжээний хэрэгцээ, хүртээмжийг, багтаамжийг сайжруулах асуудал орж ирж байна. За үйлчилгээний хувьд бол одоо Монгол улсын интернет хэрэглэгчдийн тоог 90% хүрэх хамгийн багтаа open data-г та бүхэн одоо надаар хэлэлтгүй мэдж байгаа нээлттэй өгөгдөл суурилсан үйлчилгээ буюу датагаа нээлттэй олгоод үүгээр одоо гол үйлчилгээнүүдийг ашиглах ийм ажлууд байгаа. За интернет хэрэглэж байгаа өрхийн тоог 70% хүргэх ийм зорилтууд байна. За инновац судалгааны хөгжил гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол хүний нөөцийн чадварыг сайжруулах маш чухал асуудал байгаа. Үүнийгээ дагаад судалгаа, шинжилгээ одоо ялангуяа R&D гэж ярьдаг research and development энэ чиглэлээр одоо IT-ийн компаниуд, инкубаторууд, их сургуулиуд маш сайн хөгжих шаардлагатай байгаа. Үүнийгээ дагаад одоо инновац гэсэн бүтээлүүд гаргах шаардлагатай байна. За тэгээд технологи дамжуулалт инновацийн хөгжлийн төв гэж ийм төвийг байгуулахаар бид нэр одоо зорилтондоо оруулсан байгаа. Энэ дээр зүгээр нэг нэмэлт мэдээлэл хэлэхэд ийм Монголиагийн ажлын хүрээнд бид өнөөдрөөс эхлээд Дэлхийн банктай хамтарсан инновацийг дэмжих хөтөлбөрийг яг өнөөдөр нээж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрөөр бол одоо энэ нийгмийн асуудлуудыг шийдэж байгаа, инновацийг дэмжиж байгаа энэ стартап компаниудын санхүүжилтийг олгоно. За маш өндөр хэмжээний санхүүжилт бол биш. Гэхдээ инкубатор хэлбэрээр одоо илүү нийгмийн асуудлыг ийм Монголиаг хөгжүүлж байгаа инновацлог стартапуудыг дэмжиж явах юм хөтөлбөр байгаа. Тэгэхээр өнөөдрийн хилцүүлгийн 3 дугаар хэсэгтэр бол инновацийн талаар хамтдаа маш дэлгэрэнгүй хилцэх боломж гарч байгаа. За үйлдвэрлэлийн хувьд бол өндөр технологийн үйлдвэрлэл буюу илүү хардвер талтай одоо үйлдвэрлэлүүдийг хийх шаардлагатай. Програм хангамжийн үйлдвэрлэл буюу софтвер тал руугаа. За мэдээж тоон контентын үйлдвэрлэл байгаа. Мэдээллийн аюулгүй байдал дээр бодлого зохицуулалтын орчинг бид нэр маш сайн болгох. За мэдээллийн аюулгүй байдал гэдээ ярихаар бол технологи маш хурцтай хөгжиж байгаа учраас ямар нэгэн бодлого зохицуулалт гарлаа гэхэд ямар ч технологи одоо хөгжсөн бахад уян хатан байх
эргээгээд одоо хууль гараад бизнесүүдийнхаа боломжийг хаах хөшөлөө хамгаалах чиглэлээр ажиллахын тулд бид нарын төсөл дээр нэлээд их ажил болгож сууж байгаа. За технологийн бэлэн байдал мэдээж байх ёстой. За олон нийтийн энэ мэдээллийн аюулгүй байдал өөрийнхөө мэдээллийг яаж хамгаалах вэ? Одоо ядчил Facebook дээр two-face authentication яаж хийх вэ гэх зэрэг одоо иргэдийн өөрийнхөө мэдээллийг хамгаалахын мэдлэг сайжрах шаардлагатай байгаа. За захим засаглалын хувьд бол бүгд мэдж байгаа processing re-engineering хийх шаардлагатай. Иргэд маань, төрийн байгууллагууд маань хамтдаа энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй. За энэ дээр бол хамгийн чухал зүйл бол оюун эрдэнэ сайд хэлсэн хамтын ажиллагаа бол маш чухал байгаа. За өнөөдөр бол дэлхийн дахныг одоо дэлхийн дахин IT-ийн салбарын хувьд, харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын хувьд ямархуу хүчлэлийн түвшинд явж байгаа гэдгийг та бүхэн надаар хэлүүлэхгүй бүгд мэдж байгаа. Зүгээр жишээ олгоод харахад бол 1 секунд тутамд 2.9 сая имэйл явж байгаа. 1 секунд тутамд тий. Тэгээ 1 минут тутамд YouTube дээр 20 цагийн видео апплод хийгдэж байгаа. За өдөрт бол 50 сая жиргээ, сард одоо 700 тэрбум минутыг дэлхийн нийтээр хамтдаа Facebook дээр өнгөрөөж байна. Өдөрт Google-ийн одоо 24 петабайт датаг бид нэр процесс хийж гэх зэрэг одоо ийм статистикуд байна. За тэгэхээр технологийн нөлөөллийг бол надаар хэлүүлдэггүй та бүхэн мэдж байгаа. Бид нэр яагаад өнөөдөр технологио илүү хэрэглэх ёстой юм? Энэ тал дээр илүү одоо Монгол улсын бусад чиглэлийг манлайлж ажиллах ёстой юм. Бусад салбарыг манлайлж ажиллах ёстой вэ гэхээр энэ бол бүтээмж. Тэгэхээр одоо зүгээр явж исэн одоо бизнесийн энгийн өсөлт ийм байвал технологийн нөлөө бол одоо ногоон лайнаар та бүхэн харж байна. Маш өндөр хэд дахин өндөр болох, хурдтай болох боломжтой. Энэ дээр бол одоо хэмэл оюун ухаан, big data, cloud одоо робот, юмсын интернет гэх мэтчлэн энэ зүйлүүдийг бид нэр ашиглаж хэрэглэхэд энэ бүтээмж бол маш томоор сайжирч байна гэж харж байна. За энэ слайдн дээр бол бид экосистемийг харуулахыг хичээсэн. Тэгэхээр өнөөдөр бид одоо 10,000 хамт инновацийг энэ салбарын бүх хүмүүс инновацийг хөгжүүлэх дээр оролцох ёстой. Стартапуудаа дэмжих ёстой. Энэ дээр зөвхөн одоо салбарын хүн гэлтгүй Монгол улсын иргэд, өрхүүд, гэр бүлүүд бүгдээрээ хамтдаа одоо инновацлог байх хэрэгтэй. Үүний дараа стартапын үе шатууд гарч ирнэ. Өсөлтийн үе шат яваад томроод Монгол улс дэлхийд хангадаг ганцхан одоо инновацлог бүтээгдэхүүн хамтдаа гаргах ёстой гэсэн ийм мессежээр би та бүхэндээ энэ богинохоо илтгэлээ өндөрлөе гэж бодсон байгаа. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Болор эрдэнэ даргатай баярлалаа. За та бүхэн маш олон мэдээллийг сонслоо. Тэгээд бид ерөнхийдөө эдийн засгийг төрөлжүүлэх энэ төрөл зүйлээр засгийн газар өнгөрсөн 30 жил бүгдээрээ шатаараалан ажиллаж ирснийг мэднэ. Гэхдээ амжилттай болсон хэдвэ гэдгийг та бүхэн бүгдээрээ надаар хэлүүлдэггүй мэдж байгаа. Тэгээд хөгжингүй оронд энэ технологийн салбар хөгжчихсөн төрүүлээд явцсан байгаа нь бидний хувьд жоохон оройхон гараад ширүүхэн дайрах юм бол бид өөрсдөө хөгжиж яваа орн биш, хөгжчихсэн хөгжингүй орны төрөл рүү орох одоо ойрын ирээдүйд байж болох хамгийн бодиттой салбар нь энэ юм а гэдэгт та бүхэн бүгдээрээ санал нэгдээсэй гэж хүсэж байна. Тэгээ энэ сэдвт санал нэгдэхийн тулд салбар хоорондын уялдаа холбоо чухал гэдгийг саяны илтгэл тавьсан нээлт хийсэн эрхмүүдийн ярианд дурддагдсан байгаа. Яг ямар байдлаар бид уялдаа холбоотой ажиллах ёстой юм бэ? Сэдвд ор бид хилцүүлгийг өрнүүлэх гэж байна. За ингээд энэхүү хилцүүлэгт нийтдээ 7 хүн оролцуулна. За энэ хилцүүлгийг модератор хийж явуулах эрхмийг өрий. Улсын хурлын гишүүн, инновац цахим бодлогын байнгын хорооны гишүүн ноён Дандам Ням таныг тайснаа урьж байна. За мөн заголд сууж болно. Бараг шийдчихлээ тэ өмнөөс нь. За энэ хилцүүлэгт оролцох дараагийн эрхмийг тайснаа урьж байна. Улсын хурлын гишүүн, инновац цахим бодлогын байнгын хорооны дарга учрал таныг тайснаа урьж байна. За мөн харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга хатагтай Болор эрдэнэ таныг тайснаа дахин урьж байна. Монгол банкны төлбөр тооцооны газрын захирал ноён Анар таныг тайснаа урьж байна.
Interactive компани гүйцэтгэх захирал Ууган Баяр таныг тайзнаа урьж байна. За мөн Unitel Group-ийн гүйцэтгэх захирал Инхбат таныг тайзнаа урьж байна. Гирэгэ Systems компани гүйцэтгэх захирал Эрдэнэт таныг тайзнаа урьж байна. За ингээд тайзан дээр өргөцсөн байгаа эрхмүүд салбар хоорондын уялдаа холбоог хангах сэдвийн хүрээнд ярилцуулна. Та бүхэнд дараах 60 минутыг үлдээе. Амжилт хүсье. За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Бас болор эрдэнэ даргаас уучлал хүсье. Сая нөгөө чуулга эхлэх гээд эрт зүрхгүй учирлаг шин бит хоёр бас жоо хоцорчлоо. За захин үндэстэн хэлэлцүүлгийн одоо энэ үндсэн цаад санаа болох энэ цахимаар шилжих бүгдээрээ одоо цахимаар хүнд сурталгүй, авилгалгүй, хүнээс хамааралгүй нийгмийн бүтээх чиглэлд бол энэ манай мэдээлэл технологийн газар энэ чиглэлийн одоо ажил хийж байгаа хувь төрийн хэвшлийн одоо бүх байгууллагууд бол мундаг одоо ажиллаж байгаа. Үүний хүрээнд бол одоо их хурлч гисэн одоо Монгол Улсын эрх хөр хамгийн дээд байгууллага дотор бас бүтцийнхаа байгууллага дотор байнгын ороо үүсгээд ажиллаж байна. Манай энэ байнгын орооны гишүүдээс бол энэ дээр их онцгой санаачлалтай ажиллаж байгаа. За өнөөдрийн асуултыг мэдээж одоо энэ салбарын гол одоо ажлыг нугалж байгаа гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа одоо болор эрдэнээсээ асууна. Тэгээ намайг одоо дуртай цагтаа дуудаал илтгэл тавиулаад дуртай цагтаа дуудаад модератор хийлгээд байгаа. Одоо хүртэх ёстойгоо хүртэндээ. Тий. За ажлаа аваад удаагүй байна. Тий. Хөндлөнгөөс харахад танаа салбар одоо ямар байр суурьтай гэдгийг. Одоо ингээд миний харж байгаагаар бол одоо бид нар өнөөдөр ярих ёстой сэдв бол нэг энэ хоорондоо холбоотой байх, уялдаатай байх. За би бол жишээ нь боловсролын салбарын мэрэгжилтэй байжгаад дараа нь уул уурхайн салбараар мэрэгшээд явчих хэвээр. Миний мэддэг энэ хоёр салбарын хувьд гэхэд манай дотоодд бол одоо энэ хэлхээ холбоотой байдал нэх одоо сул байгаа санагддаг. Хэрвээ энэ хоёр нь ингээд уялдаад явчих юм бол маш их одоо үр өгөөж өгөх хаа гэж харагддаг. Та бол одоо саяхан энэ чиглэлээр бас одоо сураад боловсроод ингээд одоо энэ чиглэлд одоо хамгийн Монголын топ ажил албыг ашиглаад ирж ин л гаднаас харах дотроос нь орж ирээд оролдоод явах хоёрын ялгаа ер нь юу вэ? За амар ширүү асуултаар эхэлж байна те. Хүртэх ёстойгоо хүртгээд те. За гаднаас нь харахад бол одоо түрүүний танилцуулсан Оксфордын их сургуультай хамтарсан энэ дижитал бэлэн байдлын судалгаа гэсэн энэ бол одоо мэдээллийн технологийн салбарт хийгдсэн нэлээд том хэмжээний бараг сүүлийн жилүүдэд хийгдсэн ганц судалгаа гэж ойлгож байгаа. За судалгаа хийж байхад бол ингээд одоо оролцогч талууд маань тусдаа хол харагдсан. За судалгаа хийж явах явцад одоо яг үннээ л хэлээ. Төрийг шүүмжлэхдээ яг юм цаанаасаа ингээл төрнөл болохгүй юм байна. Ингээд гэл төрийг шүүмжлэх одоо илүү хандлагатай байсан. За тэгвэл энэ дээр нэг анхаарах хэрэгтэй болохоор ялангуяа одоо сүүлийн манай IT-ийн салбарынхан байгаа болохоор би нэлээд дэлгэрэнгүй нээлттэй ярьчээ те. Учрал гишүүн ч гэсэн мэдж байгаа одоо сүүлийн үед IT-ийн салбарын манай залуучууд төр өөрөө одоо мэдээллийн технологийн төвөд байгуулж IT-ийн салбарын компаниудтайгаа өрсөлдөд байна гэсэн асуудлууд явж байгаа. Тэгэхээр энэ дээр зүгээр шууд санаанд орж ирчлээ л да. Төр бол ямар ч улсад IT-ийн салбарын хамгийн том худалдаа авахч байдаг. Тэгтээ төр зах зээл дээр байгаа хамгийн мундаг бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй. Одоо миний харж байгаагаар яг манай одоо IT-ийн бүтээгдэхүүнүүдийг төрийн байгууллагууд яаж худалдаж авч байна гэхээр одоо зарим нь шахаалгын, зарим нь юулгын. Тэгэхээр энэ дээр бол би зах зээл дээр байгаа хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг одоо хувийн хвшилт маань төр зардаг байгаасаа гэж хүсдэг. Нэг хамтын ажиллагааны хувьд бол харьцангуй бусад салбаруудтай харьцуулахад илүү шинэлэг, хурдтай, инновацлог, арай эрүүл салбар юм болов гэж итгэхийг хүсдэг. Магадгүй үгүй ээж магадгүй, тэмч ээж магадгүй бусад салбаруудыг мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэгвэл хамтын ажиллагаа бол нэг 100%-аас миний бодлоор нэг 60%
гэсэн хувь үгэнд хувилуул те огт хамтарч ажиллаж чаддгүй бол биш. Гэхдээ энэ дээр бид нэр хамтарч ажиллаа сайжруулах ажлууд их байгаа. Гэхдээ одоо манай энэ салбарын дарга одоо байгаа учраас та биднэрт энэ салбарын ирээдүйг юу гэж харж байна? Ямар одоо бэрхшээлүүд байна? Яаж шийдчихвэл болмоор байгаа тухай бодлогын байр суурь хэлээч. Бэрхшээлүүд бол зөндөө байгаа. За эхний ээлжинд бол одоо ялангуяа санхүүгийн ч юм уу финтек чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр энэ тоон гарын үсгийн асуудлууд үйл ажиллагаа шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр гаргая гэхээр хуулийн одоо тэр хэмжээнд баригдаад хангалттай инновацлог бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байсан асуудлууд байгаа. Тэгэхээр одоогийн явж байгаа 3 хуулиар бид бол энэ асуудлыг сайн шийдэх болов гэсэн найдвартай байна. Тэгэхээр энэ дээр зөвхөн одоо төрийн захим шилжилт ч юм уу ийм Монголиа гэхгүйгээр зах зээл дээр компаниуд маань инновацлог шинэлэг бүтээгдэхүүнүүд нэвтрүүлээд ард иргэдийн амьдралыг илүү амар болгох болов гэсэн ийм хүлээлттэй байгаа. За хамтын ажиллагаан дээр бол яг би түрүүн албаар тэр слайдаар илтгэлээ төгсгсөн хамтдаа олон улсын зах зээл дээр гарах хэрэгтэй байна. IT-ийн компаниуд зөвхөн Монголын одоо төрийн байгууллагуудын тендерийг булаацалтаж хэрэлддэг биш. Хамтраад одоо биенийхээ чадахгүй байгаа скиллийг аваачаад нийлээд одоо зах зээл дээр гарах хэрэгтэй. Энэ дээр бол агентлагийн хувьд бодлогын чиглэлээр олон улсын түвшинд хамгаалж хамтарч ажиллана гэсэн ийм том байр суурьтай байгаа миний бодлоор. Миний хувьд бол тээ. Ямар амбицтай. За Болор Эрдэнэ даргад баярлалаа. За одоо Монгол Улсын хурлын гишүүн инновац технологийн байнгын орооны дарга манай байнгын орооны дарга Хучрал даргаас асуулт асуунаа. За өмнө нь бол одоо төр хороо гэд байсан. Энэ нь одоо байнгын хороо болоод бид нар бол өргөжүүлчлээ. Сая шинэ гарч ирсэн парламент. За манай залуу гишүүд бас шинжлэх сэтгэлгээтэй гишүүд бол өөрсдөө саналаар ийшээ нэлийн төлхөө ороод ингээд явж байгаа тийм ээ. Энэ салбарт тулгамдсан одоо асуудлыг одоо бодлогын төвшөнд дэр нь яаж харж байна? Яаж хооронд нь холбох вэ? Энийг яаж одоо шийдэх вэ гэж нэгдүгээр асуулт байна. За хоёр дахь нь болохоор захим шилжилтийн тухай бол одоо сүүлийн үед бид маш их ярьж байна. Энэ захим шилжилтийг ялангуяа одоо төр, хувийн хэвшил, за иргэд олон нийт бүгдээрээ энэ үр шимийг нь хараад ялангуяа ийм Монголиа зарлагдсан дөнгөж 7 хоног гэж шүү дээ. Тэгээ үүнтэй холбоотойгоор бол хүмүүс ч гэсэн маш их одоо толгомцсон бэрхшээлүүдэд яриад байгаа. Жишээ нь хэд юу гэдэг би өнөөдөр ингээд өөрийнхөө Twitter дээр жиргээд ингээд тавьж байгаа байхгүй. Тэнгүүт одоо энэ бичгийг чинь нотариатаар батлуул гэж байна гэдэг юм уу? Эсвэл одоо эн чинь хүлээн зөвшөөрөгдөхгүй ч гэдэг юм те. Ийм одоо бэрхшээлүүд ер нь байгаад байгаа. Тэ бидний энэ шийдэл нэр нь юу ах вэ? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За дижитал өрсөлдөх чадварын индекс гарсахаар 63 орноос 62-д яваад байна гэд ийм статистик байна л да. Тэгээ бид олон жил энэ дижитал өрсөлдөх чадвар маань энэ 63 оронтой харьцуулах 62-д яваад байна гэж яриад байгаа. Гэтэл хувийн хэвшил, за програм хангамж үйлдвэрлэгч компаниуд бол бид түрүүнд алхаад байна. Манай сайн программистуудыг софтвер хөгжүүлж байгаа мэрэгчлэлтэнгүүдийн гадны компаниуд урьж байна. Бид бол сайн технологийн юм дэвшлүүдийг бий болгоцсон гэж хэлж байгаа. Тэгээ очиод үзэж танилцахаар бол яалтч байхгүй үнэн. Одоо манай програм хангамж үйлдвэрлэгч нар бол төрүүлээд алхсан нь үнэн. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай программистууд бидний дунд байгаа нь бас үнэн. Дэлхийн том компанид өндөр цалинтай ажил бас авч байгаа нь үнэн. Гэхдээ үүнд бид бол энэ экосистем гэдэг зүйлийг ерөөсөө бүрдүүлж чадаагүй байна. Энэ бол уялдаа холбоо. Тэгэхээр уялдаа холбоо гэхээр ерөөсөө уялдаа холбоо экосистемийг бид нэр Монгол энгийн үгээр тайлбарлавал энэ бол бие хүлээн зөвшөөрөх явдал гэсэн үг. Энэ экосистем гэдэг бол бид бие хүлээн зөвшөөрч чадахгүй. Жишээ нь төр өөрөө хувийн байгууллагуудаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Хувийн хвшил өөрөө төрийг ч бас хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Нөхцөлөд нь ойлгохгүй байна. Тэгээ мэрэгжлийн холбоотуудынхаа бас хүлээн зөвшөөрч чаддаг. Нэгсэндээ бол бид талдаа л зүтгээд байдаг. Хоорондоо уялдаж чадахгүйгээс өнөөдөр хүрсэн. Тэрээс их хоцрогдоод байгаа юм бол байхгүй. Хоёрт бол дижитал өрсөлдөх чадварын индекс гэдэг бол тоон үзүүлэлт. Тэгээ бид нэр дижитал засаглалыг бий болгоно гэдэг бол тоон засаглалыг бий болгох гэдэг байгаа шүү дээ. Нэгсэндээ бол
улс орон болгон өнөөдөр энэ салбарт ийм инновацийн шин технологи нэвтрүүлснээрээ манай эдийн засагт ийм эерэг нөлөө үзүүлсэн. Одоо макро эдийн засагт ийм эерэг одоо нөлөөллийг үзүүлсэн, эффект өгсөн гэж одоо дүгнэж шít өөрсдийнхөө ажлыг. Бид болохоор ерөөсө тоогоор ярьж чаддаггүй. Жишээ нь таны амьдрал ямар байна гэхээр ерөнхийдөө давгүй л гэж хариулдаг шít монголчууд те. Чиний амьдрал ямар байна, би чинь ямар байна гэхээр давгүй дээ л гэж. Тэгээд манай бас нөгөө салбарууд бас өөрсдөө танаа одоо салбар ямар байна гэхээр ер нь дажгүй л байна гэж. Тэгэхээр ерөөсөө нөгөө яаж давгүй байгаа, яаж тоогоор өсөж байгаа нь те, ямар эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэдгийг мэдэгддэггүй яваад байдаг. Тэгэхээр ер нь бид нар бол салбар болгон дээр өөрсдөө тоо үзүүлэлтийг их сайн ярьдаг болмоор юм шиг. Тэгжиж бид нар дижитал өрсөлдөх чадвар гэдэг юм аа ингэж зөв хэмжинэ. Тэгэхээр бид өөрөө өнгөрсөн хугацаанд энэ харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарыг болвол юу гэж хардаг байсан юм бэ гэд би эргээд бодохоор энэ бол их тийм одоо нэг зөөлөн дид үтс татдаг одоо ингээд интернет сүлжээ оруулдаг аюух мөнгө зардаг л салбар юм байна л гэж ингэж хүмүүс ойлгоод байлаа шүү дээ. Гэтэл энэ харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарыг хөгжлийг хурдсгадаг нэг хэрэгсэл юм байна гэж бид нар ерөөсөй ойлгоогүй байна. Тэр энэ юутай холбоотой вэ гэхээр үе үеийн засгийн газар цахим шилжилт хийх гээд оролдлого хийдэг. Тэгэхээр төсөв нэмэгдээд байдаг. Боловсон хүчин нэмэгдээд байдаг. Бүр их хүн сурталтай болоод байдаг. Уг нь энэ чинь хүний нөөц нь багасаад тэгээд харилцаа холбоо технологийн хөгжлийн тэр хурдсуурыг ашиглаад хүнд сурталч багасчдаг, хүний нөөц багасчдаг, ажиллаж байгаа хүмүүс нь бас өндөр цалин авдаг, бүтээмж нь өсдөг байдал руу шилжих байтал цахим шилжилт гих нэрийдлэр өөрөө энэ салбарын нэр хүндийг бас төр өөр унгаацсан юм билээ л дээ өнгөрсөн хугацаанд. Тийм учраас өөрөө энэ олон ингээд төсөл хөтөлбөрүүд үр дүнд хүрсэнгүү тэгээ ерөөсөө энийг хэмжиж чадахгүй байна гэд ингэж бухимдсаар байгаад нийгэм өөрөө тэр чигээр харилцаа холбоо мэдээлэл технологийн салбар гэдэг чинь өөрөө нэг урсгал их гаргадаг л салбар юм биш үү гэж ингэж ойлгоод тэгээд нөгөө нэг улсын төсөв дээр янз бүрийн төсөв мөнгө тавих гэхээр одоо болоо штэ жил болгон тэдийг тавих юм. Тэгээ юу болж байгаа ингээд ингэж ийм одоо хариулт асуултанд ундаг. Тэгэхээр бид нар өөрөө энэ нөгөө инновацийн соёл нэвтрүүлнэ гэж бид одоо юм одоо ярих хэрэгтэй байхгүй. Инновацийн соёл. Дээрэс нь энэ харилцаа холбооны мэдээлэл технологийн салбарт хандах хандлагаа өөрчлөх ёстой. Үүнд бол хүссэн ч хийсвсэн ч энэ салбарт манлайлал хэрэгтэй. Учир нь бол өөрөө IT-ийн том мэрэгжилтэн байх эсэх бол ерөөс хамаагүй байхгүй. Би ерөөсөө энэ байнгын төр хороог анх байгуулад энэ салбарын асуудлаар дуурж эхэлсэн. Одоо байнгын хороо байгуулагдсан. Энэ салбарынхныхаа одоо цаашдын одоо хөгжил болоод төрийн барих хандлагыг өөрчлөхөд манлайлал үзүүлэх нь миний ажил. Одоо манай байнгын хорооны гишүүдийн ажил бол энэ салбарт зөвхөн төрийн манлайлал үзүүлэх ёстой. Тэгж байж нийгэм тэр чигээрээ хандлага нь өөрөө зөвөр төлөвшөөд тэгээд нөө төсөв мөнгөн ч гэсэн энэ мөнгийг тавьснараа бүтээмж үсэх юм байна. Энэ төсвийг тавьснараа хөгжлийн хурдсуур бий болох юм байна. Хөгжил нь хурдсах юм байна. Энэ мөнгийг тавьснараа эдийн засагт тийм эерэг эффект өгөх юм байна гэдгийг л одоо хүмүүс ойлгодог болчвол өөр болно шүү дээ. Тэгэхээр одоо Mongolia гэдэг энэ аппликейшн гарлаа, энэ платформ гарлаа гэхэд ахмадуудад хүртэл уулзалт хийхээр энэ Mongolia гарлаа. Та гар утсан дээр ингээд аппликейшнийг нь татаад үз. Та нөөтийн баримт уншуулж чаддсан шүү дээ. Тэгээ ямар ахмад хүмүүс бол одоо нөөтийн баримт уншуулж чаддаг болчихлоо шүү дээ. Бид нар чинь нөгөө нэг эхлээл гайхаад байсан шүү дээ. Яана гэсэн бүгд нөөтийн баримт уншуулж чадаад байгаа байхгүй. Тэгэхээр та Mongolia руу ор. Тэгвэл таны одоо татварын өргөө бичгийг чинь танаас иргэний үлгэж нэхэхгүй, тэрийг чинь нэхэхгүй. Та мөнгө төлөөл ингээд зөвшөөрчнө гэдэг. Ингээд хийгээд үзүүлэхээр тэр хүн хэрэглэе гэж байгаа байхгүй. Одоо хэрэглэе гэж. Тэгэхээр одоо бид нар энэ хуулийг нь гаргаад хэрэглэх төвшөнд нь харж үзээд төрийн манлайлал яваад эхлэхээр энэ анхан дунд шатанда энэ ажлыг зөв хэрэглэхгүй бол нурууг нь авчих шүү. Тэгээ би бас энд одоо олон салбарын төлөөллүүд байна. Ингээд за харилцаа болон мэдээлэл технологийн газар, за засгийн газрыг хэрэг эрхлэх газар, их хурлаар байнгын хороо. За энд ингээд манлайлал яваад хуулиудыг гаргаад аппликейшн ажиллаад ингээд хөл гартаа болоод эхлэхэд яг явах гэхээр тэр доод төвшөндөө анхан шатныхаа төвшөнд очоод энэ ажлыг нураагаад байдаг. Энэ зовлон бол их байгаа байхгүй юу? Тэр энэ их зовлонтой ажил юм байлээ. Би энэ байнгын хорооны дараагаар одоо ажиллаж байхад би нэг юм ойлгоод байгаа. Юу гэхээр төр бүгдийг хийж чадахгүй учраас компаниуд хурж ирээд надад ийм шайн технологи байна. Энийг хэрэглэмээр байна. Энэ бол дэвшил юм аа. Хувийн компаниуд хийжлээ, инглээ гингүүд би наа чи өстой зөв юм аа. Наадхыг чинь одоо манай төрийн энэ салбарт хэрэгжүүлчихийгээд явхаар учир нь бол лобби хийж ийн гэж бодох гээд байгаа байхгүй.
Уг нь бол жинхэнэ лобби хийх л ажил юм бэлээ. Энэ байнгын хорооны гишүүд дарга нар бол нөө сайн амийг авч яваал ингээл зуучлал ингээд хэрэгжүүлээ. Тэгэхэд хувийн компаниуд яриад байгаа юм шиг болчиход байна. Тэгэхээр нээлттэйгээр яриад энэ салбарт энийг хувийн хвшлийн ийм компани хийж чаднаа гэдгийг нь зөвшөөрөд хэрэгжүүлээд ингээ хамтарсан түншлэлээр ерөөсөө төр хувийн хвшлийн түншлэлээр энэ ажлыг зохион байгуулаад төр бодлогоо бариад явах л ёстой гэж би бол хардаг. За. Микрофон барьж байгаа болоогүй шүү. За ямар ч үсэн манай байнгын хорооны гишүүд бол энэ дэр үнэхээр сонирхолтой байгаа. Энэ байр суурь бол ер нь хаасаагүй илэрхийлж байгаа. За миний хувьд гэхэд энэ чиглэлийн бизнес байхгүй, оролцоо байхгүй, ялгаагүй. Бас яг үнэхээр бас нэг тийм хардлага байдаг. Та нар нэг програм хийчихэл тэрийгэ зарах гэдэг юм чи гэдэг юм уу те. Ийм асуудлууд их ярьдаг. Магадгүй өмнөх үеийн хүмүүсийн хашраацсан юм биш магадгүй. Гэхдээ бид нар мэдэхгүй байна. Тэгээ яг саяын одоо учрал даргын гишүүний ярьсан дээр нэг юм хоёр асуулт нэмж гарч ирээд байгаа юм. Энэ төрийн яам агентлагууд одоо бид нэр дээр нь ингээд өдөртөө чиглүүлээд бодлогыг гаргаад явж байна. Эднэрийн маань бодлого уялдаа холбоо ер нь хэр байгаа вэ? Энэ чиглэл рүү ер нь харж чадж байгаа юу? Би одоо шин дахиад түрүүнийхээ жишээнээс хэлье. За мэрэгжлийн боловсролын салбар гэдэг нэг салбар байна. Тэр нь хөдөө аж ахуйн яамд ч юм уу эсвэл уул уурхай яамны мэрэгжилтнүүдийг бэлтгэдэг. Тэгсэн чинь тэрийг нийтэд нь боловсролын яам хариуцдаг байсныг нь одоо нийгэм агуул хөдөлмөрийн яам хариуцдаг болсон. Тэгээ одоо үр өгөөж нь гараад байгаа юу үгүй юу ч гэдэг юм уу те. Энэ төрийн яамдуудын хувьд одоо бодлого төлөвлөлтийнхээ хувьд одоо энэ агентлагуудын хувьд хоорондоо энэ уялдаж чадж байгаа юу? Нэгдүгээр асуулт саяхаас урган гарч байгаа. Өөрөлдвөл бид нар ингээд хийх гээд зүтгээд манлайлд үзүүлээ явуулахаар яг үннийг хэлэхэд хүн суртал хүнээс хамааралтай байдлаас ашиг хийдэг бүтэн айр мэний чи ингээд унгаах гад оролдож эхлэх байхгүй. Өмнө нь энэ чиглэлийн шинжилэлүүд дандаа энд очиж унжижсэн ийм одоо гашуун түүх харагддаг юм бэл. Энд нэг хариулж өгөөч ээ. За хоёрдугаарт төрийн энэ асуудлыг шийдэхэд төрийн үйлчлэгийг хувийн хвшил үзүүлж болох уу? Боломж байгаа юм. За төрийн албаны хууль гэж нэг хууль бий. Энэ хуульдаа бол Монголын олон мянган залуучууд санал нийлэхгүй гэдгээ бол илэрхийлж байгаа. Энэ бол төрийн албаны одоо салхи оруулахгүй байлгах ийм хуулийг гаргасан. Энэ хуулиар бол төрийн албанд насаараа мэрэгжилтийн хийсэн хүн л удирдах алба хашина. Гадны одоо бас өндөр боловсрол эзэмсэн, дотооддоо боловсрол эзэмсэн, эрдмийн зэрэг хамгаалсан, ялангуяа нарийн мэрэгчлэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн асуудлыг хариуцахад энэ софтвер хөгжүүлэх ажилд оролцоход төр мэрэгжилтэн байсан эсэх нь биднэрт хамаагүй байхгүй. Энэ чинь нарийн мэрэгжил. Тэгэхээр энэ ингээд залуучуудыг орж ирээд ажилуулах гэхээр төрийн албаны хууль ингээд хаалт хийгээд ерөөсөө оруулж болохгүй байдаг. Тэгээд нөгөө өндөр цалин авж байгаа энэ мэдээллийн технологийн мэрэгжилтэн хүмүүсийн чинь төр доороо ажиллуулах тийм цалингаар ажиллахгүй. За болио энэ юугаа хаяад одоо тэр цалин мөнгө хаяад улс орныхаа эрхээ шинжлэх ажлыг гэхээр төрийн албаны хуулийнхын босхийг давахгүй байдалд хүрээд байгаа. Тэр үүнээс гарах гарц болвол би энэ төрийн бус байгууллагуудын зарим чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр энэ мэрэгжлийн холбооны хууль гэдэг хуулийг одоо аргаа бараад санаачилсан өнгөрсөн парламент төр хэлц хийсгээ дэмжсэн. Одоо энэ анхны хэлцүүлгийг хийх ёстой юм аа. Мэргэжлийн холбооны хууль. Програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо гэдэг холбоо одоо харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарт байвал энэ холбоог мэргэжлийн холбоо болгох ёстой. Тэгээд одоо сайдуудыг зовоохоо болмоор байна. Энэ 40 мянган төрийн бус байгууллагатай. Тэгээд ардын намын сайдын үед ардын намын төрийн бусууд амилдаг, аржилсан намын сайдын үед аржилсан намын төрийн бусууд амилдаг гэдэг ийм онигоо шиг юм яригдаж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр одоо англи хэлний багш нарын холбоо, математикийн багш нарын холбоо, багш нарын эрх ашиг хамгаалах нийгэмлэг одоо юу гэдгийг багш нарын үндэсний юу гэдэг ингээд бага нэр ингээд аваад ерөөс аль нь том холбоо нь мэддэгтэй болчихсон. Тэгээд хурж ирээд зарим чиглэлүүд чи хий төсөл төр ажиллая гэдэг ингээд сайдуудыг зовоогоод өгдөг. Үүний оронд бол салбарын сайдуудтайгаа яаж харилцах вэ гэхээр мэргэжлийн холбоогоор л харьцъя. Програм хангамж үйлдвэрчдийн холбоо гэж байгаа бол бусад тэр програмтай холбоонд тэр холбоонд нэгдээд мэргэжлийн холбоон заасны дараа их хурлаа хийгээд дарга цэргээ сонгоод яг хуульчдын холбоо шиг сонгон шалруулалтаа хийдэг. Програмчлал одоо программистуудынхаа аттестачлалыг хийдэг, компаниудынхаа аттестатыг хийдэг. Ингээд ийм чиглэл рүү явуулчвал зарим чиглэлүүрийг ийшээ хандаж эхлэнгүүт шаардлагатай сайн одоо эксперт залуучуудыг оруулахад мэргэжлийн холбоогоор дамжуулаад мэргэжлийн холбоо зарим төсөл хөтөлбөр юмнууд дээр ажиллах бол сайн хүмүүсийг игнэнд аваад ажилуулад зарим чиглэлүүрийг хэрэгжүүлчих юм бол энэ залуучууд бүгдээрээ төр дорын морой гэдэг юм сонирхол нь бүрэн багасч өгөх ийм гарц байгаа. Энэ мэргэжлийн холбоог бол заавал хийчихвэл
нэг салбарт нэг л мэрэгжлийн холбоо ажиллана. Бусад төрийн босоод сонирхлын бүлгээрээ байна гэд хаачих жолно шүү дээ. Одоо тэнд нь одоо юу гэдгийг e-спорт сонирхчдын холбоо гэд байж болно. Тэр бол сонирхлын бүлэг. Яг ажил гүйцэд мэрэгжлийн холбоо ашиг олж болохоор хуульчлах хэрэгтэй. Тэгээд өөрсдөө санхуулж үүдэг, гишүүддээ үйлчлдэг. Ийм холбоодуудыг байгуулсан гадны сайн жишээнүүдийг харж байгаад энэ хуулийг хилц хэсгийн дэмжсэн. Энэ нь бол цаашдаа Монголын төрийн том нуруу ачааг бол нуруунд дээрээ авч явах, олон одоо төрлийн төлөөллийг энэ мэрэгжлийн холбоонд эсвүүлэх, залуучуудыг нэгтгэх ийм болцоо бол байна. Хоёрт бол сая Амтны гишүүний эхний асуултан дээр энэ уялдаа холбоог сайжруулахын тулд харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын одоо эрхлэх асуудал болоод бусад яам тамгын газруудтай шууд харилцах болцоог нь бас өндөр түвшинд бий болгож өгөх ёстой. Тэр хууль боловсруулахад сангийн яам, хууль зүйн яам хоёроос үзэл баримтал танилцуулга дээр саналыг нь авдаг. Тэр виз авдаг. Гэтэл тухайн одоо баг орж ирж байгаа хууль болгон дээр шүү. Одоо тэр өрсөлдөөний хууль гэхтэл ерөөсөө энд бол цахимын асуудал гол байр суурь эзэлж. Одоо банк санхүүгийн салбарт одоо хуулиуд бол дандаа энэ цахимтай холбоотой маш олон том бүлгүүд орж ирж байна. Одоо энэ оюуны өмчтэй холбоотой асуудлууд чинь дандаа юм том бүлгүүд орж бүртгэлийн хууль энэ бүх хуулиуд чинь өөрөө цахимтай шууд холбогдож байгаа байхгүй юу? Цаг үетэйгээ нийцээд. Тэгэхээр үүн дээр хууль зүйн яам хуулийнхын талаасаа дүгнэлтээ өгчлөө. Нөгөө төсвийн задаргаа бусад асуудал дээр сангийн яам өгчлөө. Технологийн асуудал дээр харилцаа холбоо мэдээлэл технологийн газар гэж байна л да одоо. Яам байхгүй. Тэгэхээр агентлагийн зүгээс өөр энэ дүгнэлтээ өгч явах хэрэгтэй. Тэгж байж энэ олон салбар болгонд хэрэгжүүлж байгаа олон төсөл хөтөлбөрүүч уйхгүй бол энийг чинь мэрэгжлийн бус байгууллагууд өөрсдөө дүгнэлт гаргана гэж байхгүй байхгүй. Тэгээ ингэж визээ авч явах юм бол хуулийн хувьд асуудал байхгүй, төсвийн хувьд асуудал байхгүй. Технологийн хувьд нэг зүг рүү явах юм бол энэ явал энэ ийм Монголыг гэдэг юм чинь задрахгүй байна. Тэгэхгүй бол одоо ингээд салбар болгон дээр очоод за энийг хэрэгжүүлнэ гэж яриад эхэлдэг. Тэр хуулийн дээр нэг технологи ингээд нэвтрүүлнэ гэдээ оруулаад ирдэг. Тэгээ нөө ийм Монголиатай үндсэн концепцийн зөрөлдөд байхаар тэгэл дахиад нөгөө юм чинь эхлэл тавигддаг, дахиад задраад эхэл. Тэгээд бид нар зүйлдээ барьж авч чадахгүй байдал руу шилжиж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө бүгдээрээ энэ дүгнэлтүүдийг нь авдаг юм руу сайн явах нь зөвөө. Тэгж байж цаашаа энэ салбар өөрөө ийм тоглолтгүй урагшлах байхаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр ингэж уялдаа холбоогоо сайжруулах дээр онцгой анхаар. За боли эсвэл одоо хэрэг эрхлэхийн одоо салбарын яамдуудаар явж байгаа бол хэрэг эрхлэлтэр ч юм уу ирээ тэрийг нь харилцаа холбооны газар өөрсдөө дүгнэлтээ гаргаад ингээ хуулиуд дээр виз нь олгодог байчвал байнгын хорогоор орж ирэхэд бид нар дүгнэлтээ гаргадаг болох ёстой. Жишээ нь одоо инновац захин бодлогын байнгын хороо байлгахад хууль болгон дээр баг саналаа хийлж байнгын хорогоор оруулах шаардлага үүсэж шít. Хууль болгон дээр энэ захимтай холбоотой, технологитой холбоотой зохицуултад хүссэн үсээгөө орж ирж байгаа учраас тэгээд энэ асуудлууд дээр дүгнэлтээ гаргаад ингээ байнгын хорогоор оруулаад ингээ явчихъя гэдэг би бол ийм л байр суурьтай байгаа. За манай банкны орон дарга бол төрийн бодлого нь яаж явах тухай байр суурь бас нэлийн тодорхой одоо кейстэй ингээд биднэрт бас сайхан илэрхийллээ. За дараачийн асуултыг энэ хувийн хэвшил энэ оролцогч талын нөгөө хэсэг бол хувийн хэвшлийг төлөөлөд ирсэн байгаа энэ Уган Баяр захирлаас асуумаар байна. Ер нь захин засгийн нэгдсэн бодлого төлөлтийг дэлхийн жишгээр хэн хийдэг юм? Ямар арга гаргачлалыг ашиглаж нэвтрүүлсэн байдаг? Энэ чиглэлээр та бас биднэрт мэдээлэл өгөөч. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Ер нь бол яг зөвхөн өнөөдрийн яригдж байгаа энэ цахим одоо сэдв бол их өргөн дэлхийн нийтээр л явж байна. Монголд ч гэсэн одоо дижитал шилжилтийн давалгаа эхэлжлээ. Тэгэхээр зөвхөн энэ шилжилтийг хэрхэн хийх вэ гэдэг дээр бол бид ингээд хамтраад хэлэлцээ салбар хоорондын уялдаа гэдэг энэ арга хэмжээнд дээр ярьж байгаа нь бол их чухал асуудал байна гэж харж байна. За тэгвэл ер нь бол бас энийг нэг ийм гадны улс орнууд ер нь яаж хийгээд байгаа юм бэ? Ер нь энэ хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, энэ улс орны хөгжлийн энэ урт хугацааны төлөвлөлтийг хийхэд IT технологийн асуудлыг яаж ашиглах вэ гэдэг дээр бас бид сайн ярих хэрэгтэй. Ийм цаг үе ирчээд байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ улсын хөгжил гэдэг бол мэдээж одоо маш олон салбарын хөгжлийн одоо төлөвлөгөө хэрэгжүүлэх арга хэмжээ, стратеги ус бүрдэнэ. Гэхдээ IT технологиг ашиглаж IT төлөвлөлт хийнэ гэдэг бол үндсэндээ хот төлөвлөлттэй ижилхэн ийм процесс ер нь явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр өнөөдрийн энэ салбаруудад явагдаж байгаа энэ олон IT-ийн санаачлагууд, IT-тэй холбоотой зүйлүүдийг хэд нөгөө нэг технологийн асуудал гэж харахаар бид буруу тийшээ явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл дэлхийн улс оронд энэ enterprise архитектур гэдэг энэ том
сэдвийг барьж авч хагаад энэ чиглэлээр улс орны хөгжлийн төлөвлөлтийг хийдэг, энэ улс орны хөгжлийн төлөвлөлтийг дэмждэг ийм сайн туршлага бол байна. Тэгэхээр энэ юу вэ гэж одоо эдгээр энгийнээр ойлгох юм бол түрүүнд хэлсэн хот төлөвлөлт юм аа. Хотыг мэдээж төлөвлөлтгүй барьж болох уу гэвэл бас болно. Мэдээж хот төлөвлөлтгүй хотын одоо жишээг бол бид сайн мэдэн шүү дээ. Тэгэхээр ийм хотод мэдээж хүн амьдрахыг хүсэх үү гэвэл төдийлөн тэр бол үсгэд зүйл бол биш байгаа юм тийм. Төгжрөл бохимдол одоо тэгэл энэ олон хүмүүсийн ажлын цаг одоо маш их зардал орсож байна. Тэгэхээр энэний цаад асуудлыг шийддэг тэр хот төлөвлөлт гэдэг маань яг энэ захим төлөвлөлтийн асуудал руугаа холбогдоод ирэхээр энэ саяны одоо enterprise архитектур гэдэг аргаар шилждэг юм байна л. Тэр enterprise архитектур гэдгийг засгийн газар дээр бол засгийн газрын архитектур гэж үзэж болох нэрлэдэг. Тэгэхээр өнөөдөр манай засгийн газарт тийм засгийн газрын архитектур байна уу гэж одоо асуух юм бол бас яг тийм томтой хариулт бол байхгүй байгаа. Аль ч одоо мэдээж бизнесийн байгууллага төрөний хэлдгээр төлөвлөлтгөө яваад ивэл явж болох уу гэвэл болно. Тэгэхээр энэ засгийн газрын архитектурын цааталт юу хэрэгдэх ёстой байгаад байна гэхээр хамгийн нэгдүгээрт бол өнөөдөр энэ гаргаж байгаа бодлого, хөтөлбөрүүд, зорилтууд эдгээрийн уялдаа холбоог хэрхэн хангах уу гэдэг асуудлыг энэ enterprise архитектур гэдэг энэ аргачлалаар шийддэг юм байна л. Тэгэхээр энэ дээр бид эхлээд энэ одоо аргачлалын гол одоо цөм нь бол эхлээд биднээс засгийн газрынхаа үйл ажиллагааг загварчилдаг. Засгийн газрын мета модель гэж юм хийгээд энэ мета модель гэдгийн хүрээнд нөгөө бидний одоо яриад байгаа 2050 одоо энэ захим засгийн бодлого, урт хугацааны хөтөлбөрүүдийн одоо зорилтууд тэдгээрийг одоо хэрэгжүүлэхтэй холбоотой одоо төрийн үйлчилгээнүүд тэр төрийн үйлчилгээнүүдийг хийж хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулагдаж байгаа бизнес процессууд, байгууллагын бүтцүүд, одоо үүрэг гिचиг үүргүүд гэх мэтчлэн эдгээр асуудлуудын одоо загваруудыг биднээс эхлээд байгуулна. Альва зүйлийг хийхэд бид математик загвар хийгээд тэрэн дээр симуляц хийж үзээд тэгээд алдаа оноог нь одоо зассны дараа бол хэрэгжүүлэлт хийх юм бол илүү оновчтой гэдэгтэй адилхан засгийн газрынхаа архитектурыг одоо манай засгийн газар их хурл дээр бол энэ асуудлыг нэлээд өндөр түвшинд авч үзэж одоо хэрэгжүүлж эхлэхгүй бол бас урт хугацааны дараа бас эргээд энэ асуудлаас болоод бас өндөртүүд өсөх вэ гэдэг нэг ийм тал байна. Тэгэхээр энэ архитектурыг бас зүгээр нэг тийм архитектур гэж юм байгуулад модель гэж байгуулад орхихоос гадна тэр архитектурыг одоо манай засгийн газар цаашдаа удирдах авч явах хэрэгтэй болно. Ингийн тулд тэр удирдлагын процессуудыг манай одоо энэ холбогдох төрийн байгууллагууд маань одоо өөрсдийнхөө чиглэлээр хариуцж аваад явуулах хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бид өнөөдрийн тулгамдаад байгаа энэ комплекс орчинд бол энэ архитектурынхаа одоо үйл ажиллагааг өнөөгийн байдал дээр юу тулгараад байна гэдгийг өнөөгийнхөө нөхцөл байдлыг азис нөхцөл байдлаа одоо бүртгэлжүүлэх асуудал нэгдүгээр чухал байна. Хоёрдугаар тэр асуудал дээр одоо анализ хийж одоо тулгамдаад байгаа бэрхшээлүүдээ яг үнэн зөв тодорхойлох асуудал байдаг. За тэгээд тэрнийхээ дараа анализийнхаа үндсэн дээр төлөвлөлт хийгээд тэр төлөвлөлтөө хэрэгжүүлэх мониторинг үнэлгээ хийгээд сайжруулад явах нэг ийм үндсэн хэдэн процессын дагуу үндсэндээ энэ архитектураа удирдах байгаа юм л. Тэгээд мэдээж энэ процессуудыг бол хийж хэрэгжүүлэхийн тулд нөгөө бүтэц зохион байгуулалт талаас энийг удирддаг одоо хэрэгжүүлдэг байгууллагуудыг бол засгийн газрын төвшөнд хэрэг эрхлэхтэр үед юм уу энэ бодлогын чиглэлийнхээ асуудлуудыг хэрэгжүүлээд за IT технологитой холбоотой асуудлуудыг бол мэдээж манай агентлаг дээр хэрэгжүүлээд явах бол чиглэлээр ингээд ажиллах юм бол энэ ер нь бол бид энэ том одоо улс орны хөгжлийн бодлого төлөвлөлтийг энэ дижитал шилжилттэй уялдуулсан нэгдсэн тийм архитектур гэж юмтай болж байж л одоо амжилттай хэрэгжүүлнэ гэдэг ийм мессежийг бол өгмөр байна. За, огон баяр захиралд баярлалаа. Ер нь бол бас нэг юм загварчлал гаргаад тэгээд бас судалж агаад, туршиж агаад тэгээ болж байгааг нь аваад болохгүйг нь засаад урагшлах одоо энэ нэг юм шинжлэх ухаанч арга аргачлал бол манай бүх салбарт өгүүлэгдэж байгаад энэ талаар бол бас их сонин санаануудыг хэллээ. За дараачийн асуултыг бол Монгол банкыг төлөөлөлд ирсэн Анар захирлаас асууя. За Анар захирлаас асуухад юу байгаа вэ гэхээр дижитал шилжилтийн бас нэг том одоо оролцоо бол одоо шийдэл нь юу байх хэвээр гэхээр санхүүтэй холбогдох тухай асуудал. Мөнгө шилжүүлэх. За тэнд байгаа одоо криптокуренсиг эсгсүүлээд одоо энийг хүлээн зөвшөөрөх, хууль эрх зүйн орчныг бий болгох, дамжуулах гэдэг. Тэгээ энэ дээр ер нь олон төрлийн одоо төлбөр тооцооны шийдлүүд байна л да. За бид нар бол жишээ нь хамгийн сайн мэдж байгаа нь PayPal байна, Google Pay, Apple Pay гэдэг эдгээр ер нь одоо манад ажилдаггүй тий.
Энэ яагаад ер нь ажилдаггүй юм? Хүндрэлтэй байлгаад байгаа шалтгаан нэр нь юу юм? Нэг гоё iPhone 11 бариална л да. Тэгээд гол нь төлбөр тооцоогоо хийх мих энэ функцүүд нь ажилуулах зүгээр байгаа байхгүй. Энэ дээр одоо ямар бэрхшээл байна? Яавал зүгээр байгаа вэ? Өглөө минь. За мэдээж Монгол улсад яг одоо захим сүүлийн 4-5 жил захим шилжилтгээд нэлээд ярьж байна. Санхүүгийн салбарт бол захим шилжилт бол ер нь нэлээд өндөр түвшинд хийгдсэн байгаа. Санхүүгийн салбар дээрээс нь одоо энэ мобайл операторууд мөн финтек компаниуд төв банкны зүгээс үл яг төлбөр тооцоотой холбоотой 17 онд хууль өргөн бариад үндэсний төлбөрийн системийн тухай хууль өргөн бариад 18 оноос эхлээд энэ хууль хэрэгжиж эхлэе явж байгаа. Энэ хууль одоо хэрэгжихээс өмнө яг ямар байсан юм бэ гэхээр зэрэг төлбөр тооцоон зөвхөн банкусууд л оролцдог байсан. Энэ хууль нэмэгдэж гарч ирснээр аж ахуйн нэгжүүдийн төлбөр тооцооны систем гэдэг юм дээр оролцож ирж тоглох боломжийг бид нар бүрдүүлсэн байна. Мэдээж одоо орж ирсэн боломжийг бүрдүүлж байгаа ч гэсэн одоо дуртай хүн болгоно орж ирээд ингээд тоглох бас тийм талбар биш. Энд чинь ардталтай хүний иргэний одоо мөнгө хөрөг ингээд бүх юм явж идэг учраас мэдээж бид нар тодорхой хэмжээний шалгуур тавьсан. Шалгууруудыг одоо үргэлжлүүлээд тавиад явна. Журам зааврын хувьд бол өмнө нь яг хуу төлбөрийн систем маань хууль батлагдахаас өмнө яг журмаараа л ингээд дамжигдаг явдаг байсан бол хуультай боллоо. Дээрээс нь журам зааврууд маань ингээд өөрчлөгдөж байна. Мэдээж энэ төлбөрийн системийн энэ хурдц, энэ инновацийн хурдцыг бол бид нэр аль болох одоо дагаад явж байгаа. Энтэй холбоотойгоор журмууд бол ингээд ер нь бараг л улиралдаа нэг зүйл заал нэмэгддэг, хасагддаг, ингээд өөрчлөгдөж явж байгаа. Мэдээж энийг одоо аж ахуйн нэгжүүд финтек компаниудад одоо маш ойлгомжтой хэрэглэхэд одоо төхөмтэй байгууллагаас бол төв банкны зүгээс бол бид нар нэгдсэн одоо нэг том журам баталж байгаа. Тэгэхээр энэ журам дээрээс бол ерөнхийдөө төлбөрийн системд оролцохыг хүсэж байгаа байгууллагууд бол энэ журам дээрээс бол одоо бүхэл мэдээлэл аваад явчих боломжтой. Гишүүний бас сүүлд асууж байна. Монголд яагаад ингээд одоо гадны юу гэдэг Apple Pay, Samsung Pay, Google Pay гэдэг юмнууд яагаад утсан дээр ингээд орохгүй байна гэж юм л да. Ер нь бол яг төлбөрийн системийг ганц тэрүүгээр ингээд харахгүй. Төлбөрийн систем бол нийтдээ бол одоо карт ингээд бэлэн мөнгө карт ингээд мобайл интернет гэдэг ингээд бүхэл төрлөөр байна л да. Энэ дотроос бол манайд одоо Монгол улсад бол карт бол дэлхийд хэрэгжилж байгаа Visa, Master, Amex, одоо JCB, UnionPay ингээд бүгд карт айлч одоо POS машин дээр хүлээж авч болж байгаа. Энэ бол гадны картууд Монгол улсад бол хийх одоо уншигдах бүрэн боломж нь бол ингээд нээгдээд явж байгаа. Ялангуяа одоо UnionPay бол одоо манай захим гүйлгээний төвөөр дамжаад явдаг. Тэгэхээр зэрэг бүх одоо энэ девайс, бүх ATM, POS машин дээр бол ингээд уншигдаад явдаг. Мэдээж дараагийн технологи юу вэ гэхээр зэрэг гар утас руу орно. Гар утсаар төлбөр тооцоо яаж хийх вэ? Яг нь Apple Pay-ийн хувьд бол байна л да. Одоо нэг одоогийн байдлаар нэг 60-аад улсад хэрэглэгдэж байна. Азад бол нэг 9 орнд л байна. Тэгэхээр зэрэг яг хуу энэ дотор бол мэдээ Солонгос энэ бас ороогүй байна. Тэгэхээр бид нэр бас энэний араас явж байгаа, хөөцөлж байгаа. Тэгэхдээ яг хэрэглээгээ бид нар бас харах хэрэгтэй. Монгол улсад яг одоо юу гэх юм Apple систем хэрэглэж байгаа нь хэд байна? Android системийг ашиглаж байгаа хүмүүс нь хэд байна? 80-20 байна уу? Нэг тийм проценттай байгаа. Тэгэхээр зэрэг бид нэр одоо яг төв банкны зүгээс бол энэ одоо юу гэх юм энэ төрлийн системийг оруулж ирээд ингээд явах уу? Эсвэл банкудаа ингээд дэд бүтцийн бэлдэж өгөөд үлдээгээд явах уу? Энэ бол ингээд цаашдаа бол яг төр ингээд их оролцоод эхлэхээр зэрэг бас нөгөө талд өрөөсгөл болоод байгаа. Тэгэхээр зэрэг бид нар аль болох дэд бүтц одоо байшингаар бол фундамент ухаж өгөөд бэлдээд энэ дээр ямар байшин барих вэ? Яаж цаашаа үргэлжлүүлж явах вэ гэдэг бол хувийн шилд бол бид нар илүү одоо ингээд нээлттэйгээр үлдээсэн дээр юм болов уу гэж үзэж байгаа. Үндсэн одоо зарчим юмнуудыг бол бид нар систем, дэд бүтц, бодлого тал дээр бол бид маш нээлттэй байгаа. Тэгээд хуульдаа нийцүүлээд бид нар бол одоо төлбөрийн системийг илүү олонд хүртээмжтэй, аюулгүй байдал тал дээр ч тэр хэрэглэх тал дээр ч тэр илүү амар хялбар хүртээмжтэй болох тал дээр бол ажиллаж явж байгаа. За одоо манай харилцаа холбооны салбар, банкны салбар хоёр бол шилжилтийг хамгийн түрүүнд хамгийн идэвхтэй хийгээд явж байгаа гэдэг нь үнэн. Хоёр оператор компани хооронд мессеж өчтдөггүй байсан үе бол саяхан шүү дээ. Бид нэр одоо саяхан л тэрийг мэдчихсэн. Хоёр банкны хооронд ATM-ээр мөнгө авч чаддаггүй байсан. Энэ бол одоо шийдэгдсэн.
гар утснаас шийдээд явж байгаа. Тэгээ дараачийн шилжилтийг хийх тухай бол би Санар захирлаас асууя гэсэн хариулчих шиг боллоо. Ер нь юу вэ гэхээр хувийн хөвшил энэ шилжилтэн дээр оролцоод явах юм уу санхүүгийн салбарт те. Эсвэл одоо төв банк бүгднийг ингээд хянаад явах хэрэгтэй. Бас их эмзэг сэтгэвлдээ ер нь бол эдийн засгийн одоо санхүүгийн системээ одоо хяналтандаа байлгах тухай асуудал байдаг учраас. За дараагийн асуултыг энэ учрал гишүүн Ууганбаяр захирал хоёроос дахиад асуучмаар санагчлаа л да. Төрийн зүгээс ер нь одоо манай их хурл одоо инновац технологийн байнгын ороо талаасаа бол ер нь энэ нэгдсэн бодлогыг захим шилжилтийн нэгдсэн бодлогыг ер нь хаанаа байвал зүгээр юм бэ гэж хараад байгаа юм бэ. Нэг талдаа одоо учрал гишүүнээс нөгөө талаас нь Ууганбаяр захирлаас энэ одоо гадны улс орнууд хаанаа ер нь авч явдгийг ямар давуу тал байна, сул тал байна. Учрал гишүүн Ууганбаяр захирлаас эхэлчихв те. За тийм. Саяны хэлдгээр ер нь бол биднээс ингээ физик бүтцийн тухай яриад байгаа юм. Бүтцээрээ нэг газрыг нэг асуудлыг нэг газар л хариуцдаг. Тэр газар нь одоо ингээд шийдвэр гаргадаг гэдэг. Гэтэл одоо орчин үед одоо ингээ блокчейн технологийн хувьд бол энэ төвлөрсөн бүтц бол ер нь үр дүн муутай байна. Энийг бол ингээд тархмал сүлжээнд бол ингээд байрлуулад тэгээд энэ хэн болгон одоо хандах одоо оролцох хэрэгтэй байхаар үйл ажиллагаа одоо гейм чейнж болж штэ. Тэгэхээр яг энэтэй адилханаар одоо бид энэ саяны энэ архитектур гэж яриад байгаа зүйлийг ингээд яг бодит амьдрал дээр болгоод ирэх юм бол энэ одоо төрийн үйл ажиллагаа бодлого стратегиудыг зөвхөн маш энгийнээр тооцох юм бол хэдүүлээ нэг тийм дундын датабейс байгуулж хагаад за тэр дотор бол одоо за бүх одоо энэ бодлогын бичиг баримтуудад байгаа зорилтуудыг цуглуулъя гэж бодъё л да. Одоо тийм дотор бол юу гэдгийг 2050-ын зорилтууд байж гэн яамдуудын салбарын хөгжлийн зорилтууд байж гэн за одоо өөр бас юу гэдэг бусад тийм зорилтуудыг нэг тогоонд хийж хагаад тэгээд тэр тогоон дотроо одоо зорилтуудынхаа хооронд одоо анализ хийгээд давхцаж байгаа зорилтууд хаана байна, хоорондоо зөрчилдөж байгаа зорилтууд хаана байна, ижил төстэй зорилтууд юу байна гэдгийг одоо боловсруулах замаар нэгдсэн улсын одоо хөгжлийн нэгдсэн одоо нэг тийшээ харсан зөвхөн бодлоготой болж авах боломж нь бүрдэх жишээд. Тэгэхээр энэ тохиолдолд бол энэ бодлогын асуудал дээр бол төрийн альч байгууллагууд өөрсдийнхөө чиг үүргээс оролцоод өөрсдийнхөө одоо салбарын хөгжилтэй холбоотой бодлогоодыг одоо бодлогуудад дуу хоолойгоо хүргэх. За иргэд бизнесүүд мөн тэр бодлогын тавил дээр тэр бодлогын зорилтон дээр бол өөрсдийнхөө санаа оног нэмэх замаар ингээд нээлттэй болох ийм боломж бол байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн ингээд нэг бодлого зорилтын асуудал биш. Төрийн үйлчлэгээний бизнес процессуудыг одоо аппликейшн системүүдийг, датабейсүүдийг их хэмтчлэнгээр ийм төвлөрсөн тогтолцоонд одоо нэгдсэн тогоонд хийж байгаа. Тэгээд тал талаасаа ханддаг байдлаар мэдээж ингээд явах юм бол илүү одоо тийм нээлттэй тогтолцоо бүрдэх гэдэг. Зүгээр гэхдээ энийг бол ийм тогтолцоонд орж ажиллахыг бол хуульчилж өгөхгүй бол энэ бол бас явахгүй байдаг. Тэгэхээр яг тэр хуулийн асуудал дээр бол мэдээж одоо манай цаашдаа захин бодлогын хороо ажиллах бах. Энэ дээр бол ингээд үндсэндээ яг ийм тогтолцоо руу датагаа мэдээлэлээ нийлүүлдэг. Энэ дээр нь боловсруулалт хийгээд шийдвэрийг гаргаад явдаг байхын тулд бол мэдээж одоо засгийн газрын одоо төвшөнд хэрэг эрхлэх газар байд юм уу? Энэ нөгөө бодлогын асуудлуудаа зангидчих хэрэгтэй. Яг түрүүний хэлдгээр технологитой холбоотой, дижитал шилжилттэй холбоотой асуудлууд тэр бодлого стандартуудыг бол мэдээж манай мэргэжлийн агентлаг хариуцаад бусад яам агентлагууд бол энэ тогтолцоонд нь хамрагдаад ингээд ягаад гэвэл бүх мэдээлэл дундаа болоод ирэхээр чинь асуудал шийдэгдэж шүү дээ. Тэгвэл хамгийн энгийн нэг жишээ гэхэд Монголд одоо засгийн газар дээр бол аймаг орон нутгийн төвшөнд хэрэгждэг хөрөнгө оруулалтын төслүүдийг биднээс ингээд ийм нэгдсэн юм руу хийж чадаагүйгээс болол яамнаас одоо орон нутгаас үүдтэй нэг зам тавихаар араас нь одоо дулааны шугам татаад нэг замаас итлэл явж байгаа шээ тэ. Тэгэхээр энэ дээр бол тийм нэгдсэн одоо тэр нөгөө модель маань ажиллаад эхлэх юм бол эдгэрийг дор ижил одоо хугацааных нь хувьд ч байт юм уу хөрөнгө санхүүгийн хувьд технологийн процессын хувьд ирэмблээд тэрийгэ бодлоготойгоор хэрэгжүүлээд явах боломж нь бүрддэг. Очрол дөө. За сая алсын хараа тэр 2050 хөтөлбөр дээр яг энэ цахим засаглал та холбоотой нэг бүлэг орсон байна. Тэр бүлэг дээр бол төрийн үйл ажиллагааг ил тод хурдан шуурхай нээлттэй явуулахад харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар, дэвшилтэд технологиг ашиглах гэдэг одоо нэг юм ерөнхий бас зорилт нь бол түүн рүү чиглэж байгаа. Тэгэхээр цахим засаглалыг бий болгохын тулд харилцаа холбооны салбарын хөгжлийн одоо хурц суурийг ашиглах
байдлаар одоо энэ орчныг бий болгоно гэдэг. Тэгэхээр бид нар энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиараа Монгол улсын их хурл төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталдаг биш, засгийн газар баталдаг болгоцсон юм бэл. Тэгэхээр бид ерөөсөө нөгөө нэг юм хөгжлийнхаа гол бодлогын баримт бичгийг барьж одоо явж чадахгүй байгаатай бас холбоотой л да. Тэрнээс биш төрөөс баримтлах харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт баримтлах хөгжлийн бодлогоо эргэж харах заавал шаардлага гарч ирж байгаа маа. Алсын хараа 2050-тайгаа уяад. За тэгэхээр бид нэр төрөөс баримтлах бодлогоо шинжлэх ёстой. За үүнийг одоо бүр одоо их хурлаас төрөөс баримтлах тийм стратеги маягаар баталж бас болж байна. Их хурлын тогтоол хэлбэрээр. Тэгээд сая одоо тэр уугнаа захирлаа хэлдгээр одоо бид нэр тэр enterprise архитектур гэдэг шиг нэгсэндөө яг ерөнхий төлөвлөгөөгөө тэгээ үүн дээр яаж авч явах юм бэ гэдгээ их хурлын тогтоол хэлбэрээр батлаа явж болж байна. Тэгээ их хурл дээр бид одоо энэ шаардлагатай хуулиудыг нь гаргах дээр маш олон талын оролцоог хангая. Одоо мэдээллийн аюулгүй байдлын хууль, тэр өгөгдөл хамгаалал, тэр цахим харилцааны хууль, мэдээлэл авах эрхийн хууль дээр бас өөрчлөлт оруулах гэдэг нэлээд олон хуулийн нэмэлтээ өөрчлөлт шинжилсэн найруулга ингэж орж ирэх чинь засгийн газраас. Тэр үүн дээр засгийн газраас өргөн мэдүүлээд ороод ирсний дараа их хурл дээр ажлын хэсгээ байгуулад үүнд одоо та бүхний татаа оролцуулъя. Ингээд ажлын хэсэг дээр та бүхний саналуудыг сонсоод шаардлагатай зохицуултуудыг хуулинд нь хийж өгье. Тэгэхгүйгээр яг энэ бодлогыг төрийн байгууллагуудын уялдааг агентлаг өөрөө хий гэх юм бол энэ бас хүчгүүдэх байдал руу шилжиж байгаа. Тэгэхээр хуулийн сайн зохицуултуудыг нь их хурлаас хийж өгье. Төрөөс харилцаа болон мэдээлэл технологийн салбарт барих бодлогоо шинжилье. За ингээд энэ намрын чуулганаар бол энэ хуулиудыг энэ бодлогын баримт бичгийг гаргачихъя гэж ингэж бодож байгаа. 3 дугаарт бол бүгдээрээ аж үйлдвэрийн 4-р хувьсгалд бэлтэх Монгол улсын одоо бодлогын нэг баримт бичигтэй болохгүй бол арай л бас хоцрогдоод байгаа. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд хэрхэн Монгол улс бэлтгэх юм бэ гэдэг биднэрт ямар нэгэн стратеги байхгүй шүү дээ. Энэ бол бүх юм хүний нөөцтэй холбоотой байхгүй. Бүх улс орн аж үйлдвэрийн 4-р хувьсгалд бэлтгэхийн тулд хүнсний салбарын хүний нөөцөд ямар анхаарал хандуулах вэ? Байгаль орчны салбарын хүний нөөцөд яаж анхаарал хандуулах вэ? Эрүүл мэндийн салбар гэдэг ингээд салбар болгоны хүний нөөцийн төлөвлөлт бүрдүүлэлт сонголтыг хэрхэн хийх вэ гэдэг зүйл рүү төсвөөж тийшээ чиглүүлж гин үйл ажиллагаагаар тийшээ чиглүүлж гин. Тэгэхээр биднэрт нэг юм 3 томоохон эргэцүүн акт хэрэгтэй байна. Тэгээд цаасан болон цахим баримт бичгийг аль альнийг нь эргэцүүн баримт бичиг тооцох шаардлага үүсч эхэлж байна. Ингээд сая одоо Монгол банкны банкн дээр үүсэж байгаа асуудал дээр ч гэсэн тоон гарын үсгэж гисэн бид нар энэ өнөхөр одоо шүүх хэрэглэнэ. Энэ тоон гарын үсэг бол яг л одоо бусад зүгээр гараараа зурцсан гарын үсэгтэй яг ижлэхэн баримт муу юмаа гэдгийг хуульчилж өгөхгүй болвол тэр одоо 20,000 кг баг тоон гарын үсгч ийм бага тоо бол дээшлэхгүй. Тэгэхээр аль альны тооцдог байдлаар хуульчилж өгөөл ингээд түрэл явъя. Тэгэхээр их хурл бол энэ гол бодлогоо барих нь дамжиг байхгүй. Тэгээд цаашаа тэр уялдааг бол засгийн газрын төвшөнд шийдээд явах болцоотой байна. За баярлалаа. За дараачийн асуултыг энэ төрийн зарим чиг үүргийг нэлээд амжилттай зарим талдаа гэд хийгээд яваад байгаа аж ахуйн нэгжүүд бас байгаад байдаг. Тэрний төлөөлөл болгоод бол Эрдэнэт захирлаас асууя гэж бодож байна. За төрийн үйлчлэгийг захимжуулахад ерөнхийдөө энэ гэрээгээ системс нэлээд ажлууд хийгээд байгаа. Тэгээд энийг бол одоо юу гэдэг бид нөө киоск машинаар нь мэддэг те. Ингээд энэ тэнд бол харагдчихэдэг. Тэгээд саяхан бол бас нэлээд гомдсон байртай сошиал дээр мэдээллүүд ч тавигдчихсэн. Тэгээд энэ зүгээр гол асуудал нь юу вэ гэхээр бэрхшээл юу вэ? Яавал зүгээр вэ? За баярлалаа. Би бүр түрүүд орж ирэл Болор Эрдэнэ дарагтай уулзаал хэлсэн тамир дарга хоёрт. Гэхдээ намайг энд орсон бүр нулимс гарах нэ гэд. Тэг. Ер нь ингэдэ. Тэгээд дээрэс нь би хэд панел дээр сууж ирсэн л да. Яг энэ төр одоо хотын хэмжээнд өөр салбарын хэмжээнд. Тэгээд яг ингээд бидний хийхийг хүсэж байгаа, хэлхийг хүсэж байгаа яг тэднийг дарга нар яриад идэг байхгүй. Тэ яриад идэг. Тэгээд ганцаасан ч гэсэн хийгээд өгөөч л гэж би гуугаа суугаад идэв. Тэ хамтраад ажиллаад өгөөч гэдэг. Одоо зүгээр энгийн жижиг жишээ заяа. Манай дээр бид нар бол одоо ингээд киоск машин хөгжүүлээд бид нар ганцхан киоск хөгжүүлдэг компани биш байхгүй юу? Технологийн компани манад хөгжүүлж байгаа бараг 20 гаруй төхөөрөмжүүд байгаа. Софтвер хардвер хоёрч нийлж технологи болдог.
Тэгээд ингээд зүгээр хамгийн энгийнээс нь ярихад бид нар нэг киоскороо зүгээр нэг лавлагаанууд одоо тэр лавлага нэгтгэх систем чинь байгаа л байгаа шүү дээ. Хаад очиход нэг лавлага нэхэл байгаа. Гэхдээ тэрийг нэг тэр машинаараа хэвлээд өгчэй гэж би 2 жил гоогаа дийлэхгүй байгаа байхгүй. Гэхдээ тэрийг нэг уг нь хор систем дээр сервисийг бидэнд эрхийг өгчвөл бид маргааш тэр чи хэвлээд өгчих гэдэг те. Гэх мэт ийм юм байна. За дээрээс нь яг түрүүн дамжны дарга маш гэрхээ анхаарсан хэлсэн байлээ. Яг энэ нь шүү дээ. Гэхдээ дээд түвшинд одоо энэ манлайлж байгаа гишүүд, сайд, агентлагийн дарга энэ төвшөнд ярихад ойлголцоод идэг байхгүй. Тэд нар чинь тодорхой хэмжээнд ажил хүлээсэн, өөр хүлээсэн хүмүүс учраас тэрийг ингээд цахимжуулаад өгье гэхээр зөвшөөрөөд идэг. А гэтэл яг ажил хийх төвшөндөө очихоор төр хувийн хвшил бүр ялгаа байхгүй шүү. Бид нар бол банкудтай 3 жил зодолж байгаа. Тэрээс ажил нураадаг бүхэл бүтэн давхраг байна. Хилц салбартын дарга нар гэж. Ястай бүр алж байгаа шүү дээ. Тэгээд угаасаа нөгөө нэг чинь сайд хүн чинь тэнд ажилдаа ингээд хотголдоод явна гэж байхгүй шүү дээ. Одоо бодлогын хэмж дэмжлээ, окей, хэрэгжүүлгэл доошоо өргөддөг. За тэр ястай хөдлөхгүй ингэж жагаад дээшээгээ болохоор юу гэж мэдээлдэг өө мэдэхгүй тэр гэргээ чи алга болцсон. Гэх мэт те. Ингээд өрөөсөө бүр хооронд нь ингээд тодхаад элдвээ юм яриад ингээд идэг бүр бүхэл бүтэн юм давхраг байгаад байгаа байхгүй. Энийг одоо цөмлөх ёстой хамгийн ихний зорилго байх шул гэж би хэлмээр байна. Дээрээс нь тэгээд үнэхээр ингээд энд бол би бол яг энэ ихтгэл төрөөд байгаа юм л та. Яг энэ аливаа ажил өөрчлөлт хийхэд энэ манлайлагчид гэдэг бол үнэхээр чухал. Тэгээ энэ дээр бол залуу гишүүд маань яг уучрал гишүүдийг би хэлмээр байна. Дээрээс нь оюун эрдэнэ дараа хэлмээр байна. Одоо дамжны гишүү нэмэгдэж байгаа юм байна. 3 сайхан том манлайлагч гараад ирсэн энэ чинь ингээд тодорхой өөрөөсөө манлайлаад яваад байгаа байхгүй. Энэ чинь одоо амжилтанд хүрэхин нэг том төлхөөр л дээ. Тэгээд энийг ингээд одоо ядаж уулзалтаач л гэж одоо дэгдгөөт төсмөр байна те. Одоо уулзах гэж айгүй их бодож байгаа шүү дээ байхгүй. Тэгээд яг фронт дээр байлдагчтайгаа уулзах юм бол дунд нь юу тэглээд байгааг бол шууд ярилцчих واخхой. Нэг ийм юм байна. Тэгээд бол ер нь бол түрүүн яг цахим шилжилт гэдэг ингээд хийхэд үнэндээ бид нар яг дээрээсээ доороосоо ингээд зүрх сэтгэлээрээ явах юм бол энэ тийм нэг 10 20 жилийн ажил биш шүү. Энэ маш амархан хийж их ажил. Зүгээр л сэтгэлээрээ ингээд одоо яг хийж байгаагаа хийх гээд байгаа дэмжэл болоо واخхой юу. Тэгэх юм бол тэгээд дээрээс нь төрийн үйлчлэгээнүүдийг явуулж хахад нэг ийм асуудлууд байдаг. Одоо ялангуяа энэ төрийн төлбөр тооцоо ингээд хийж энэ бусад улс орон зүгээр байдаг жишээнүүд жишг واخхой юу. Тэр төр өөрийнхөө үйлчлэгийг үзүүлж байгаа тэр компанида өөрийнхөө олж байгаа орлогоос хуваалцчих хэрэгтэй л байгаа واخхой. Жохоо ийм юм байдгүй. Тэнгууд одоо бид нар чи яг амьдрах гэж байгаа юм чи нөгөө үйлчлэгийн дээр нэг 500 мянган төгрөг нэмждэг. Тэр нь бөө асуудал. Тэгээд дээрээс нь одоо гомдол ярил их юм байгаа. Гэхдээ би энд бол гомдол ярьж гонгох гэж ирээгүй. Зүгээр цаашдаа бол бид нар бол хамтарч ажиллах өчнөө сайхан боломжууд байгаа. Манай дээр ирээд үзэх юм бол бидэнд бол өчнөө олон асуудлуудыг шийдсэн технологийн шийдлүүд бол байж байгаа. Хийгээд хэрэгжүүлэхэд бол ямар ч асуудал байхгүй. Тэгээд энийг бол эхнээс нь ч гэсэн бид ингээл хийгээл явж байна. Өнөөдөр гэхэд бид нар одоо баг тэр автомашин торгуул гэдэг юм чинь мэдгүй баг 100% манай каскаар төлдөг болсон юм шиг байна. Банкуд дээр огт төлөвтгөө байлцсан. А дээрээс нь татрын удирдлага нэгдсэн систем гэж байгаа. Бид одоо тэдэнд бид нар баг нийлүүлэгч үнэлэхүү компани баг 80% гэж статистик хэлсэн шүү. Тэгэхээр чи ингээд болоод байна. Төр хувийн хвшил ингээд одоо биднийг бол хамгийн сайн дэмжсэн байгууллагуудыг би энд бүр онцолмоор байна. За нэгдүгüүрт бол улсын бүртгэл байж байгаа. Дөрөв баасан дарга байсан яваад өгсөн байна. Үнэхээр яг энэ манлайж тэр дунд чад доод чатанд байгаа бүх тэр асуудлуудыг өөрийн биеэр ингээд манлайлж хагаад бид нар бол хамгийн амжилттай үлгэр жишээ төр хувийн хвшил үлгэр жишээг бол үзүүлж байгаа тийм жишээ гэж харж байгаа. А дээрээс нь татвар ерөнхий газар маань байгаа. Бүр анханаас нь бүр биднийг дэмжсэн. Энд байна уу? Татрынхан. Тэр. Тэгээд бид нар энэ ингээд явхаар үр дүн нь байгаа байхгүй юу? Ерөөсөө. Тэгэхээр бол ингээд цаашаа явах бүрэн боломж байна. Бодрын дарга. Тэгээд хамтарч ажиллая бүгдээрээ. Тамир дарга. За баярлалаа. Нөхөр дарганараа
энэ хувийн хвшлээ сонсчээ. Уулзалтчээ. Тэгээ уулзалчаа. За. За одоо бас бэрхшээлүүд байгааг бол бид нар ингэ нэг юм нээлттэй нийгэмд амьдарч байгаа нь мэдэгддэг. Одоо сая би бол Гэрээгийн гомдлыг бол гомдол гэхүү одоо give up гэдэг нь шүү дээ. Give up одоо бууж өгдөг шүү дээ юм бүр дийлхий байгаа. Тэрийг бол шантардаг тий. Сошиалор бол харж л байсан. Тэгээд хайрын санагдчихсэн л. За яг бид нар одоо банкын аруугаар ажил хийгээ явж чинь нэг урам өгөх цаг ирэхвэлгүй дээ гэж бодож ирсэн. Тий. Тэгээд та хэд маань хичээгээрээ бас дэмжин шүү тий. Бид бол итгэлийг чи алдахгүй. Тэгээд сэтгэлэн дээр нь байж байгаа заа яа тий. За дараачих бол бас манай одоо хамгийн анхны одоо энэ дижитал шилжилтүүдийн одоо pioneer гэж ширлээ да үйлчлэгээний салбартаа бол энэ тэдгээрийн нэг энэ инхот захиралтай тийм Unitel-ийн хамт олноос бас нэг асуулт байгаа. Юу гэхээр энэ танаа үйлчлэгээ одоо ингээд хувийн хвшилд ингээд сайн яваад байгаа харагданаа. За манай Mobicom байна. Тэгэл одоо Skytel, LG Mobile гэх мэт компаниуд бүгдээрээ манай бас банкны салбарын ч байна. Бүгдээрээ ингээд хувийн хвшилд ажиллаад үйлчлэгээ үзүүлээд явж байна иргэдэд. Та нарын нүдээр төрийн үйлчлэгээр нь яаж харагдчих? Яавал дээр байна? Та нар манай одоо юу гэдэг бидний ингээд төлөөлөө зүтгээд байгаа энэ төрийн үйлчлэгээнүүдийг бас хамтдаа хүргэхэд боломж юу вэ гэсэн юм хоёр асуулт. За баярлалаа. Яг үндэ бол одоо Unitel Group-ийн яг өөрийн холбооны хэрэглэгчүүл 1,400,000 орчим байна. Тэрний 50% нь дижитал хэлбэрээр үйлчлэгээ авдаг. Тэгэхээр дажгүй одоо тийм статистик байх гэж бодоод байна л да. Яг одоогийн Монголын одоогийн нөхцөл байдал дээр 2 жилийн өмнө 10% байсан. Тэгэхээр энэ яагаад ингэ өсөж юу гэхээр за анзаарах юм бол одоо иргэд үйлчлүүлэгчид бол тодорхой хэмжээнд бэлэн байна. Яг тэгвэл тэртээ гар утсан дээр Facebook, Twitter юу гэдэг зөндөө бол аппликейшнийг ашигладаг тий. Ашиглах тэр натур одоо суурь нь бол байна. Энийг хийхдээ бид нэр анх юу гэж хэлжсэн гэхээр зөвхөн өөрийнхөө Unitel гэдэг нэг аппыг гаргаж ирээл тэрүүгээрээ л хийлгээд байгаа юм шиг анх хийж үзсэн бодож үзсэн. Тэр чи биш байсан. Тэгэхээр хүний хэрэглээд байгаа хамгийн өндөр хэрэглээтэй байгаа тэр аппликейшн руу аль болох өөрсдийнхөө үйлчлэгийг нээж оруулж тэрээс нь нэмээд хэрэглэхэд хялбар болгох тэр имийг хамтарч хийсэн. Тэр нь хэн бэ гэхээр банкныхаа тий хаан банкны хэрэглэгчд бол хаан банкны дотор нь бид нар өөрсдөө үйлчлэгийг амархан авахд боломжтой болгох чинь голомттой адилхан тэр чинь дээрээс нь манай өөрийн аппликейшн байна гэдэг. Тэгэхээр үндсэн одоо яг тэр суурь асуудал нь юу байсан гэхээр хүмүүсийн хамгийн өндөр хэрэглэгдэж байгаа тэр интерфейс ап дотор л өөрийнхөө үйлчлэгийг оруулвал илүү хурдан шилжилт хийх юм байна гэдэг нэг тийм лог харагдаад байна. Тэгэхээр төрийнх яг таны асуултан дээр хэлэхэд төрийнх бас адилхан тэхэл байх гэж бодож байна. Сая Гэрээгийн хэлж байгаа шиг тий. Гэрээгийн дотор төрийн үйлчлэгээнүүд орчвол илүү олон хүн л хурдан ашиглаж эхэлнэ. Илүү хурдтай явъя гэвэл нөгөө хамт ганцаараа хол явъя гэвэл хамтдаа яв гэдэг нэг сайхан үг байдаг. Тэр шиг төрийн ап дотор нь хувийн үйлчлэгээ ороод хувийн ап дотор нь төрийн үйлчлэгээ орчвол тэр олон бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд өөрийнхөө тэр хэрэглэгчдийг сегментлээд илүү анхаарал тавиад илүү хурдтай юмнаа л гэж харагддаг. Тэгэхдээ энэ бол удахгүй тэгээд хийгдэх байх гэж бодож байна. Яг тэгвэл одоо бодлогын төвшинч дээр, хэрэгжүүлэлтийн төвшинч дээр, хувийн бизнесүүдийн төвшинч дээр энэ нь бол одоо илүү ойлгомжтой, нээлттэй болж харагдаад байгаа шүү дээ. Тэр ийм point байна. Хоёр дахь нь зүгээр түрүүний та бүгдийн хэлцүүлгийн үед ярьж исэн яриануд дээр бас нэг санал нэмчихэд одоо нэгдүгürt одоо мэдээллийн технологийн салбар бусад салбартай уялдаа холбоо хэр байна гэдэг асуудал яригдлаа. Хоёрдугаарх нь төр бол хамгийн том худалдаа авахч гэж яригдлаа. Тэгвэл төр худалдаа авахдаа хамгийн сайныг худалдаж авах хэрэгтэй гэж яригдлаа. Мэдээллийн технологийн салбарынхныг төр хэрвээ шийдэл нийлүүлэгч биш үйлчилгээ нийлүүлэгч гэж харвал энэ асуудал шийдэгдэнэ. Яагаад гэвэл өнөөдөр нэг худалдаа авалт хийхдээ нэг ийм програм хангамж хэрэгтэй, дотроо нэг ийм функцтэй ийм програм хангамж хэрэгтэй гэж хүсэлт аваад тэрийг авчдаг. Тэрийг авангуудаа ардаа нэг өөрийнх нь IT-ийн гэдэг нэршилтэй 2 3 хүн ажиллаж идэг. Тэд нар илүү ийм софтвер програм хангамж гэхээсээ илүү хардвер тал зүлжээ тал руу ажилладаг. Яг тийм цогц програм хангамжийг цааш нь авч ивэл хамгийн багадаа 20 өөр мэргэжлийн хүн байж иж, инженерүүд байж иж, софтверийн хүмүүс байж иж, дээрэс нь
төсөл удирддаг тийм хүмүүсийн нэгдэл байж иж тасралтгүй явна. Тэгэхээр одоо тэр худалдаа авалтын процесс байд юм уу, худалдаа авалтын одоо тэр хуулиуд байд юм уу, тэрэн дээр програм хангамжтай холбоотой юм мэдээллийн технологийн салбартай холбоотой худалдаа авалт хийх гэж бол хамгийн багадаа 5 жил энэ хүмүүстэй бид нар хамтарч ажиллана гэдгийг харж иж авч явахгүй бол нэг жилийн худалдаа авалт, нэг л удаагийн худалдаа авалт дараа нь өөрсдөө авч явна гэдэг өнцгөр хараад байвал нэг юм аваад тэр тухайн үедээ болж байгаа л дараа жил нь тэний дараа жил нь байхгүй болол явчихна. Тэгэхээр энэ бол marriage маягийн юм аа тий гэрлэлт маягийн болох ёстой. Энийг худалдаа авалтын процесс, худалдаа авахдаа гаргаж байгаа тэр нөхцөл шаардлагууд, за дээрээс нь тухайн компанийг сонгон шалгаруулахад тэр хүний нөөцийн чадах потенциалыг түрүүн тайлбарлаж хүний нөөцийн асуудлаа гэж. Тэгээ тэрийг нь олж харж тэрэн дээр нь тулгуурлаж иж худалдаа авалтууд хийж хамтын ажиллагааг тий нэг бараа бүтээгдэхүүн биш хамтын ажиллагааг бий болгож байгаа гэдэг өнцгөр харж тийм менталаар ажиллавал урт хугацаанд энэ одоо гэдэг төрийн байгууллагуудад хувийн хвшлийнхэн юмаа сайн одоо нийлүүлж тэрэнд тасралтгүй хөгжиж хэвийн найдвартай ажиллаж тий өндөр мэрэгжлийн чадвартай бүтээгдэхүүн хамтын ажиллагаанууд бий болно л гэж бодож байна тий. За ингээд манай одоо энэ салбар хоорондын хамтын ажиллагаатай холбоотой хилцүүлгийн одоо панелистуудын маань одоо хариулцсан болж өнгөрлөө. Маш товчхондоо ингээд дурдаад хэлэх юм бол за агентлагийн зүгээс гаргаж байгаа байр суурь бол энэ санхүү болон хууль эрх зүйн орчны шинжилтийг бол бид нар хийх ёстой гэж харагдаж байна. За мөн их хурл дээр яригдж байгаа асуудал бол энэ төрийн үр дүнгүй хөрөнгө оруулалт өмнөх үеүүдийн одоо бүртгэл шинжилтийн одоо тогтолцоо Монголиа юу лээ бас нэг баг хөтөлбөрүүд явсан. Тэгээ эднэр маань явсараад одоо сая яг бодит байдал дээр явсараа юу орсон бэ гэхээр манай Инхот захирлын хэлээд байгаа энэ нэг удаагийн худалдаа авалт дараа нь бидний өөрөө чаднаа гэж оролдсон одоо үл бүтгэхийн орлон оролдлогын үр дүн байсны одоо шинжээ. Тэгээд энэ манай банкны хороо их хурлаас бол энэ төрийн манлайллыг үзүүлэх чиглэлд бол онцгой анхаарах хэрэгтэй байна гэдгийг бол бид нэр хэлж байна. За Ууганбаяр захирлын хувьд бол энэ enterprise architecture гэдэг одоо энэ засгийн газрын энэ нэг тийм моделийн одоо архитектурыг бол бид нар бас бодолцож үзэх хэрэгтэй юм байна. За манай банкуудын хувьд бол энэ төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бол илүү энэ салбар руу оруулнаа гэж харж байгаагаа илэрхийллээ. Ууганбаяр захирлын бол энэ дундын дата төв бий болгоод тэр дата төв нь өөрөө AI ч юм уу те биднэрт бас юм асуудлыг эренбэлж өгдөг энэ загвар руу орвол хэрэгтэй байна гэсэн байр суурь бас их тод харагдаж байна. Эрдэнэт захирлын энэ хүнээс хамааралтай байх хүсэлтэй энэ доод дунд ангийн тухай бол бид нар бүгдээрээ мэдэрч байгаа. Ер нь заавал өөрөөсөө гуйлах гэдэг хорон дараа хүртэл ер нь араасаа гүйлэх гэдэг ийм асуудал байдаг. Энийг бол одоо бид нар засаг дээр ярилцж байгаа. За улсын хурал дээр бас яриа засгийн газарт бол чиглэл талдаа яриад байгаа. Улс орон даяар энэ одоо хөтөлбөрийг танилцуулах, хэрхэн хэрэгжүүлэх, хэрэглэх боломжийн талаар ажиллана гэж байгаа. Мэргэжлийн агентлаг толгойж байгаа газрын хувьд бол энэ дээр бас анхаарч ажиллах байх. За энэхүү захирлын дээр хоёр салбар жишээ нь одоо харилцаа холбооны салбар, банкны салбар хоёр хамтраад бие биендээ өөрсдийнхөө үйлчлэгийг шингээгээд явхад ямар амжилтанд хүрсэн тухайгаа хэлсэн юм туршлагыг бол төр хувь хоёр хоорондоо бол хамтарч хийж болох юм а гэсэн энэ одоо кейсээр илэрхийллээ гэж ойлголоо. Ингээд өнөөдрийн бидний панелд одоо оролцсон нийт панелистуудаа баярлалаа. Төвчээртэй сонссон та бүхэндээ баярлалаа. Чадын одоо хөтлсөн амьдны муугаад бас баярлалаа. За. Хүндрэлтэн маш урт замыг туулж өнөөдрийн энцэг төрсөн. Бид ухаалаг утас ашиглан ажлаа амжуулж, компьютер техник ашиглан төсөөлөл цаасанд буулгаж, бусдын амьдрал нөлөөлөх үс төслүүдийг танилцуулж байна. Харин бидний дараагийн алхам юу вэ? Харилцаа холбоо мэдээллийн технологийн эрен үед бид өөрийгөө, хүүхдүүдэд, гэр бүлээ, улс орон эдийн засгаа хөгжүүлэхэд энэ бүгдийг зөв зохистойгоор ашиглаж, их дэлхийг нэгэн сайхан газар хിവэрүүлдэхэд орших үзье. Дижитал иргэн болоход бэлэн үү? ICT Expo 2020 оны 10 сарын 9, 10, 11-нд Michelle Expo төвд ерөнхий ивент тэтгэгч Mobicom, Unitel, Skytel, G-Mobile, Facebook